За сайн байцгаана уу? Urban Talk-ийн ээлжид нэгэн дугаар инхүү эхэлж байна. Хаврын гоё дулаахан өдөр. За зочдтой танилцуулъя те. Яма гинжи ах маань ирсэн байна. За сайн байна бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье гэж байна. Дуусах. За яг баярлалаа. Мичи шүдний дагна ирсэн байна. Аялагч мөнх зэлэмгийн нуу зохион. За болооч. Ано кемп инканоч ирсэн байна. За тэгээ Аладдины эхнэр Жасмин. Амар хүмүүс суулцсан байна. Тий, шидийн хүмүүс ирсэн байна. За юу хийцгаан да? 50 дөө. Тэгтээ дөө. Харин жоохон эвгүй юм. Анууч чи юмд орж ирээ юм яриатай юмд. Яриатай юм төөгөөг юмнууд л орж ирсэн. Тэгээ ер нь бол их ордгоо цухтааж байгаа сая баригтаад ирчлээ. Сая гадаа гүйж явж байгаа юм байна. Тэгээ гадаа гүйж явж байгаа баригтаа. Биш хайр ороод байгаа. Нэг кофе уучихгүй. Тэр. За санаач юу байна? Галдайхаас тоглолтын бэлтгэл. Тийм тэгэл тоглолтын бэлтгэлгээл Хэдэн сарын эдэнд лээ? Гоё танилцуулбал 5 сарын 30-нд төв цэгэл түгээрэлэнд 100-100 болох чаа тэгээд бэлтгэлдээ орцсон явж. за тэг хамт ажиллаж иж асууж идэв наацсан тий. Өнөөдөр нэг дуудсан юм уу? Өнөөдөр уул нөчтөр цацах хэрэгтэйсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө юунаас болоод нэг алдаа гарцсан. Тэгээд өнөөдөр одоо цацах гал. Nice. Одоо дугаар бөмбөгчнэ сте. Тий. Одоо баг 10 хоног тутам нэг дуу муу цацж таарах хаа. Амар их дуу ичнэ багт шингэхгүй л болж. Та гэхдээ яг нөгөө нэг хамгийн тарган байснаа бол яг хэдэн килограмм болсон? 27 8 юм уу? 27 нэ. Тий. Хасцсан байшаа одоо буцаад дахиад нэг 4-5 кг нэмсэн баха. Тэгэхээр нэг 22 3 гэсэн үг. Хамгийн дээд нь хэд дээр үрсэн? Яг 100. Яг 100 юу? Тий. Амар турсан. Тий. Эрчимтэй дурсан л та тий. Тий. Яг хараад л тэгээд танихаа болцсон байсан шүү тэгээд. Ингээд тураад байгаа байх шүү дээ. Явц дург байгаас. Тэгээ турч гарч хамаагүй бас залуучтай билээ тий. Амар залуучтай билээ. Одоо надаас ах харагдаж байгаа юм. Надаас дүү харагдаж байгаа. Эхлээс яг анх танилцсанаа бол аюу жирэмсэн би. Тий. Сайн нэг хэсэг амарч уу яваа. Хийж байгаа хоолоо идээд байгаа юм шиг шээ. Би гэхдээ бүр 120 үрчсэн шин. А тийм үү? Бүр 100 ингээд яг яаж явсан шин. Яа. Тэгээ нөө тоогч нар уусаа яг тэгдэм шиг юм аа. Яг нэг тулаал тэг тэндээ үлдчихдэг тэг. Нөө бүр юм төрөлхийн таргалдгүй усуд үйдэн шин. Яагаад ч таргалдгүй. Юу ч хийдсэн та. Тийм хүмүүс нь тэгээд асуудал. Тэгээ яг тоогчлохоор Гэтэ энэ яг гой тоогоочтой дандаа юм жоохон махтай байдаг тий. ийм төрслэгээл тоогч хингүүд нэг бөдөө гоё аа. Боёнтай царайтай тий. Тий. Би 120-оос бүр яг эрчимтэй 80 болчихсон юм аа. Би чансны масуучгаа. За Ер нь яагаад ингээд дэлхийн ингээд ихэнх одоо хамгийн том одоо Мишелийн ноттой ч юм уу тоогооч нар шүү дээ шефүүд их дийлгэн эрэгтэй гэдэг юм бол одоо эрэгтэй мэгтэй яагаад байдаг гэж боддог. энэ статистик юу болсон дөө ажлын хүнд нөхцөлөхгүй юу? Тэнгүүд яг л нөгөө нэг байгалийн шалгарлаараа гэдэг шиг ачаал даах одоо ер нь юм тэнцэл нөхцөл сайтай л үлдчихэд байгаа. Тэс яг чадвар мадар бол хамаагүй зүгээр илүү хэцүүг нь л гэж байгаа тий. Яг анх хүмүүс л ингэж л яриад дээ эрэгтэйчүүдээс илүү яг амтлах мэдэрч өндөртэй байд юм. Эмэгтэйчүүдээс илүү. Тийм эмэгтэйчүүдээс илүү. Тэнгүүд Япон хоолн дээр сушийн дээр болохоор эмэгтэй хүн суши хийдгүү гэдэг нь биеийн дулаан нь өөрчлөгчдөг. Одоо нөө юм ирэх үед те. Тийм үү. Нэг тиймэрхүү бас юмнууд эмэгтэйчүүд нэр юм ирсэн үедээ нөгөө давс мавсаа итрүүлээд идэг лүү жирэмсэн үедээ тий. Тийм. Тийм шүү. Тэгээ ер нь гэхдээ хамгийн хэцүү нь хүнд нөхцөл. Тийм ээ тэр чинь ер нь бол жоохон муухай хэлж байгаа хар ажилтаа орно шүү дээ. Арын ажил тий. Тийм. Чанга тэр чи халуун тий өдөржингөө байна. Цогсоогоороо байна. Тий. Тэгэд хүнд юмнууд өргөн байнгын гар хөлөө төлөх аюултай нөхцөл байдал тий. Доос Монголд одоо хүнд нөхцөл рүү оруулна л гэд яриа л идэв юм гэдэг. Яагаад ч цаанаас ингэ ууртай ааштай юм шиг санагдав. Бас тий. Алтгаа бүтэн ингэ базж байгаа тоочнор хүн болгоно замдах гэдэг юм шиг харах царай нэг юм. Тэр нэг амар ааштай стресстэй юм шүү тий. Стресстэй юу? Амар стресстэй. Яг ихэнх нь ууралчтэй. Тэг би бол гайгүй л дээ. Би бол бараг л хамгийн гайгүй л ах гэж өөрийгөө боддоо шүү дээ. Тэг маа тоогоч нар ч гэсэн нэг маа хүн бол гайгүй гэдэг. Амар стресстэй гэдэг нь амар олон юм зэрэг ингээд байнга бодож явах хэвээр. Энд ч нэг юм шарж ах, цаа нэг юм
жигнэж явах хэвээр. Тэгээд тэрний хажуугаар ингэж одоо нэг дор нэг 20 юм зэрэг бодож иж тавган дээр гараал. Тэгээд өдөржингөө тийм байхаар хүн амар стресстэй болчих юм шиг. Эрэгтэй хүн чинь нөгөө олон үйлдэл зэрэг хийж чаддаг гэж туршаал бодлоо нөхдөг. Тоогооч нар бол гайгүй шүү. Мэдгүй гэхдээ яг хийдэг юм аа л гэж байгаа. Нэс бусдаар эмхтэн үнтэй арилж яхад. Тэгээ нөгөө туслах тоогооч могооч нь ингээд юм уу түлж мүлчих гээд уурыг нүргэждэг бах те бас те. Тэгэл гээл явчихжээ. Төрхөндөө буцах юм уу гэж. Тоогооч хөөжсэн үү? Аа. Алтаанаас тийм туслах тоогооч мооч хөөжсэн. Би яг хөөж үзчихээ. Гэтэ нэг айгуу зэмлэж ирсэн. Гэтэ би тэгээд нэг юм нөө зандарч ууралдаг төрөл юм биш. Жохоо рөөст хийх талтай юм шиг л. Зөв анзаарах. Чи манай эмээ чамаас гоё штэ миштэй гэл нэг те. Гугаас ими чинь ч илүү гоё хийх бах л таа. Тиймэрхүү зэмлэлүүд явд юм. Тэгээ маа тоогооч нар ч тэгэл гайгүй л хийдэг штэ. Үнэн ч юм уудлаач. Хөөргөө л идэх хөлгөтэй. Би тэгвэл ийм сонирхолтой юм асуучих зэ. Ээжлээд хариулаарай зэ. За. Одоо үлдсэн амьдралтаа 3 төрлийн л хоол идэнэ. 3 хоол идэнэ. Тэгвэл таун хариулж ирсэн За нар буруу тарч те. За тэгээ. Тэгээ. Нэгэнд хоол ирсэн чи. Бодох хэрэгжсэн. Асаг штий. За. Ямарсан стейк болвол дидээд л байвал зүгээр л аа. За өхрийн гол мах нь. Тийм. За гол мах эстэй. Өөрчлөлт. Монгол хаал нэг монгол хаал байх. Анаа ч энэ зүгээр амар бодсон. Монголдоо ямар нэ? Хоол амар бодож байна. Харин тийм юу гэж болох вэ? За бууз гэлч. За цагаан сартайгаа. Хажууд нэг л салаад байх уу? За авчиж бол үгүй. Тэгээд нэг нь цэзэр салаад. За. Энэ гурав Вау. гайгүй. Чи тийм наадамгүй штэ те. За. Би ер нь дандаа шүлтээ бол авч үлдэх байхаа гэж бодож байна. За. Ногоотой шүл. За. За, Үхрийн махтай. Үхрийн махтай дандаа үхрийн. Ясны шүл авах юм. Ясны шүл авна штэ. За. Тэгээ ингээ хоёр тал шүл. Тийм. Ногоотой шүл, ясны шүл. Тэгээд за яг нэг хуурга гэх юм бол юу юм бол? Сайлн юм уу? Нэг загас авалтч. Тэгээ үлдсэн хоёр дандаа шүлтэй бол. Үгүй нөгөө шүл нь юу юм? Ногоотой шүл. Тэгэнгүүтээ ясны шүл А чинь зүгээр нэг ногоотой юм уу? шүлэн дээр чи ясны шүл өгөөд нь шүү. Өгөөд байгаа юм аа. Тэгвэл яах вэ? Тэгвэл яах вэ? Одоо өгширж байгаа бодохгүй юу? Тийм шүү дээ. Харин хөшөрч байгаа бол бодоод байна л та. Дахиад нэг шүлтэй бол ямар ч хамаагүй. Гуралтай шүл авах юм уу? Шүл устаа юм байна. Шүл устай л хол. За шүл устаа. Би фо. Би бүр хамгийн дуртай бол фо. Гуралтай шүл юм дөө тий. Тийм оролтой шил. Гэтэ бодооны Тий, горьстой. бодоо. Тэгэхээр арай калор багтай. Тэгээд үхрийн гол мах басмати будаатай. Тэгээд чимичүрээ соустай. Оо за. За тэгээд миний сүүлийнх нь болохоор за түүхий ойстер лимонтэй. Вау. Тэгээд энэ гурав багт ер нь Энэ жоохон уусаар лимонтэй. амьд. Тий. Лимонтэй. За. Тэгэхэд бол ер нь амьдэрч байгаа. Ямар эрхэмсэг сонголт. Харин тийм. Түр чи гэж хариулсан. Хажууд нь бууд стейк юм. Толгой өдрч. Баачгаа шүү. Одоо бол зүгээр дандаа гараар иддэг олнод л гоё идэв. За jack food тий. Тийм бургер, пицца, буррито гэл. Бүрээр нь орцсон. Дурдвал. Бургер зүгээр л аюутай. За гоё би бугаас бүх хоол халуун ногоотой идэх төртөө болохоор халапеньотой тэгэл Халапеньотой. үхрийн махтай, бясалгтай ахтлууд дөө помидор ээж бол. Дарсан өргөс юм гэхгүй. Бас байж болно дөө. Гэтэ нэг амар олон юм холцсон ч юм уу амар зузаан махтай захтай бүргэр нэг төртөө биш. Ерөнхийдөө яг ингээд тун таарц одоо Макдоналдс идэх шиг юм жижигхэн байдаг шүү дээ. Байрахад амар тийм бүргэр. Хацхад амар тий. Тий. Бүрээр нэг идэх нь хэцүү нэ ангааж идэх нь ядаргаал. Одоо ингээд Монголын зарим ресторанууд ингээд амар том мах зах тавьчаал тэрийг гоё гэж бодоод байдаг шүү. Тэр ерөөс амар муу дан хэтрүүлээ тий. тий хэтрүүлээд. Эсвэл пиццан дээр бяцлаг их байвал гоё гэж бодоод байдаг шүү. Тэр чинь бас тун нэгчгээр амар муу болчиход байдаг шүү. Та тэгтээ уусаа яванда хоолны газар нэ тий. Пиццаа нагаад тий. Хитэ нэг юм. Оо. Чадвал энэ намрал нэ гэж бодчих. Амар нээ та тий. Тий. Туслаарай. Тэгнэ. Туслаарай.
Тэгэхээр бүрээрээ чинь нөгөө анхны болцон дээр идэж болтгоо хаалт. Тийм үү? Тийм үү? Тийм. Амаа. Би ч Гоё нөгөө бодснаа. дэлхийн хэмжээний celebrity гэдэг болцоон дээр хинтээ болцох гэсэн би Cardi B-тэй fast food орно гэдээ ярьчихсан. Тэг бүргэрээ оройн яах вэ? Оройн тэгэл яах вэ strip л орсон. Тэгээ тэрний дараа нэг юм хэлээд. Яах юм бэ яах. Тэрийг ярьсан гэж. Тийм болцоо. Одоо яриад. Шүмжлэх гэсэн. За би бол ингэ. Би зүгээр жоохон бодонгууд юм санаа төвцөн юм блэ. Үхрийн чансан мах. Тэгээ ногоотойгоо гурил морилтайгаа заяа. Тэгээ сага шүлтэйгөө. За ингэ хооч. Тэгээ би яг нэг full English breakfast аавна. Өглөөдөө ер нь тэнд чинь айгүй олон орц үйдэг байхгүй. Тэгээ би юм орцуудын цуглуулаа өөр хоол хийчихнэ гэж бодогдоод байгаа. Тэгээ голдох нь болохоор нөгөө butter chicken гэдэг шүү дээ. Тэгээд идэхүү. Тий. Басмати будатагаа, намтайгаа. Тэгээд ногооны ачир үүдий тэрнээс аавна. Хамгийн ихэнд л жоохон тийм. Тийм байна л да. За би яг хөө тэгэл хөвшүүлөөрөө л дуслаа. Гэтэ уул нь бас яг миний санийн сонгосон 3 хоол шүү дээ. Тэрний нэгийг нь шүл бас болгол зүгээр хаа. Тэ. Ер нь тийш шүү. Шүл. Тийм би нэг гоё рамен оронд оруулчихдаг. Нэгнийх нь. Ер нь сонио зүгээр анзаараад ангууд Азийн орнууд шүл их хэрглэж байгаа зү. Тийм. Харин. Европ хоолн дээр шүл нэх байдаг шүү дээ. Турк мөрчин бүр шүлгүй шүү дээ. Чорба гэдэг нэг юм нэг зүгтэн шиг юм байна. Тэгээд болоо өөр шүл байхгүй. Би бол бүр гайхаад. Тэгэхээр яг нөгөө нэг онцлог байгаад байгаа байхгүй. Тэгээ монголчууд бүр тийш тусмаа шүл идчих хэвээр юм бэл. Тийм ялангуяа бас нөгөө хоньны маха бас идчихвэл зүгээр гэдэг юм л нөгөө уламжлалт хангах ухаанд чинь болохоор одоо нэг хий шар бадган гэдэг энэ гурав нөгөө нэг тэнцүү ижиж хүн өөрөө ирүүл байдаг юм байна л да. Тэнгүүд нөгөө үхрийн маха ихэд тэгэхээр аль нэг нь нэлээ өгсчдэг. Тэгэхээр заримдаа жоохон ч гэсэн хоньны шүлөө идчихвэл зүгээр гэж. Ялангуяа өвөлтэй. Тийм үл. Хонь. Тэгээд Өөхөө. тийм бас юу гэсэн нөгөө манай зохион бид яг хүчигдэр суугаад нөгөө найз залуучууд ярьсан байхгүй юу. Ингээд тийм хоол иддэг, ийм хоол иддэг ингэдэг. Тэгээ хоол муулаа ингээд өөртөө иддэг тухайгаа ярьж байгаа. Тэгээд гэсэн чинь ер нь бол гуруулангийнх нь найз залуучууд гуруулаа хоньны мах иддэг болж таарад. Тэгээд яг манай найз зохион болохоо сайхан төрсөн байхгүй юу. Тэгээд ядраагүй л хүмүүс байна да. Ядрах юм бол энэ хоньны махны учрыг бол ойлгондоо гэж. Ер нь тийш. Би яг нөгөө нэг яг тэгэл нөгөө нэг номингийнхоо зөвлөгөө өгж байгаа газар хамтарч байгаа газруудынхаа ингээл промошн болоод рилэнтийг тэр болгон дээр л юм олон талаас нь идээсэй л гэж. Ер нь зөвлөмөр санагдаад идэв. Энэ талаас нэг хазаал, нөгөө талаас нэг хазаал. Яа тийм. Дээрээс нь нэг идэлээ. Яг тэнгууд олон талаас нь ид гэдэг нь ерөөсөө маш олон сонголттой болгоод идчих. Тэгэд юмыг ингээд бити орхигдуул гэд. Одоо хүмүүс сүүлийн үед гурилыг үнэхээр идэхэ болоод шүү дээ. Юм л бол гурил болчиход шүү дээ. Тэг гурил идэхгүй бол монголчууд бас болохгүй байгаа байхгүй. Бидний юм онцлогт. Яг тэр махтай дүүцхүүц энерги өгдөг нь гурил болчиход. Тэгээ тэрийг ингээ бүр тас хорихоор болохгүй. Тэгэхээр бага хэмжээнд хэрэглэсэн. Би бол ус гурилан дэлгэрт. Махнаас л гурилан дэлгэрт. Тэ. Тэгээ бидний саний сонгосон 3 бол гурилтай болох гэсэн. Тэнгүүд энэ амны өндийн хүртэл яг хоолноосоо шууд шалтгаалдаг тийм. Чи юу идэн тэр өвчний үрүүд бүгд тэнд явдаг мавдаг гэдэг. Тэр нөгөө нэг сүл тэгээдсэн ш нөгөө чи юу идэж яг тийм л хүн байна гэдэг нөгөө идэж байгаа ямаараа өөрөө гэдэг үндэг гэх тэгээдсэн. Тэгээд би бас яг саяхан нэг подкаст сонссон чинь тэрэн дээр яг нэг юм одоо юу имтэйгээ хамт нөгөө хоолоор нэмжлэх гэдэг. Тийм тэр бас аягүй зүг санагдчихсан. Тэгээд бид нар чинь нөгөө юу гэдэг омега болохоор яг үрвсэл хамгийн сайн дарддаг юм байна л да. Тэнгүүд би тэр омегагоо одоо загас байна гэж чадахгүй байна. Тэгэхээр яаж омегагоо нөхөх ёстой вэ гэл тийм гоё хоолоороо ирүүл байх тухай ярьчихсан. Тэр юм хоолойгч юм байсан. Би сайн болчиход хөдөө очиод ирсэн аахгүй хөдөөний айлд очиод хоноод тэгсэн чинь кемперээ юу? Тийм кемпераа танаа тооны болоод янзаа өдөр чинь яг хавар үзүүлэх юм байхгүй. Тэгээ ер нь яг малчны амьдрал дээр очиод хоны гэж удаад очисон чинь өглөө нь борцог харьцаа. Аймаа гоё за тэгээд ингээ өрөм тэгсэн. Тэгснээ өдрийнхөө хоол нь гэсэн чинь адууны махтай тэнгүүтээ борцтой хуушуур идэж үзээд тэгээ тэрийг ингээд өөхний тоснд хайраад тэгээ нүдэн дээр тэгж хараа амар амттай амар сонир би бүр хизээч тэр борц адууны мах хоёрыг тийм гоё амттай хуушуур болно гэж боддог. Тэгсэн чинь яг хөдөөний айлын бас онцлог аягүй гоё байлаа. Тэгээ хүүхдүүд амар гоё эрүүл чирэг тэгээ арай нь ингээд мах чанчиж байгаа байхгүй. Тэгээ ажилтаа баахан ногоо могоотой.
Хаврын үйлрэлийн тий. Хаврын улирлын хоолны онцлог гэсэн чи тийм л. Тэгээ Түүний хүүхдүүд нь хүмүүсийн шүдэн амар цагаан байдаг те. Амар эрүүлээд те. Тэр 10-ын яг Тэр ийм учиртай. Одоо ингээд бид хэд чинь нөгөө хотын соёл болоод ирэхлээр нөгөө нэг айгүй их зөөлөн мэдээд эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө зөөлөн мэдэнгүүд булчин ажиллахгүй болонгууд яс гүйтсээ хөгжихгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд бид нэр ингээд нөгөө нэг том болох тусам ингээд ясны хөгжил сайн байх тусмаа тэр чинь нөгөө нэг юм жижигхэн байгаа шүдэн унаад одоо бидний шиг том шүднүүд ингээд гарч ирэхлээр нөгөө жижигхэн зайд чинь багталцахгүй ингээд нөгөө ингээд одоо гажигтай бол төрөөд байгаа байхгүй юу шүднүүд наан цаана. Тэгэнгүүт хөдөөний айл болохоор нөгөө айгүй хатуу юм айдна махаа зулгааж идэн тэгээд тэгээ хатуу аруулнуудаа мэрээд идчихин. Тэгэхээр булчингийн хөгжил сайн болохоор шүднүүд нь яг зайндаа ингээд багтаад гараад ирчих гэсэн үг байхгүй. Тэнгүү тэн дээр нэмээд би нэг сонсч байсан үнэн үү буруу юу? Ажиллууртай юм идэх болгонд ингээд нэг ирүү ажиллаж байгаа штэ булчин. Тэр нөгөө тархинд нөлөөлдөг гээд. Тийм. Энд байгаа нөгөө нэг юм том булчингууд байгаа байхгүй юу? Энд чи ажиллуурын юм том булчингуудаа дагаад энд чи маш их хэмжээний нөгөө цусан урсгалуу сайжрах гэсэн. Тэгэхээр цусан урсгалаа сайжраад энд чи нөгөө бодох, сэтгэх гээд энэ дээр бүр яг юм судалгаа байгаа. Бүр яг 6 настай одоо араа шүднүүд нь цорцсон 6 настай шүднүүд нь яг эрүүл хоёр хүүхдийг одоо яг харьцуулахад эрүүл шүдтэй хүүхэд нь илүү сэтгэхүйтэй, илүү IQ-тэй байх жишээ нь. Тэгээд зөнж мөнх нь гайгүй оймрохгүй гэдэг шүү. Тийм өмөрхгүй болохоор арай өөр шалтгаантай. Одоо бидний одоо яг насанд хүрсэн хүмүүсийн хувьд болохоор нөгөө шүдний чулуун дагуулагддаг амны үндэд байгаа өвчин үсгдэг энэ бактериуд тархинаас олцсон байхгүй. Тэгэхээр энэ тархинд очиж байгаа хэлбэрүүд нь одоо амны үндэгөөс дамжаад ингээд очиж байгаа юм чинь эдгээр нь одоо деменшиа, альцгеймер тэ эдгээр өвчнүүдийг үүсгэх юм байна. Бүр яг энэ эзэнээс болоод байгаа биш гэхэд ер нь бол тодорхой хувийг бол үзүүлдэг юм байна гэдэг судалсан гэсэн. Тэгэхээр шүд ирүүл бол буй ирүүл гэдэг чинь зүгээр нэг гарц үг бол биш. Бүр ингээд амны хөндий ирүүл тийм тий. Тэгээд нэг юм лээрээ эрэгтэй хүмүүс ингээд нөгөө нэг хөдөөний алд ингэтэй юм байна. Хаана хамаагүй явж байгаа хүмүүс орж ирээд цайлж мэдээд шууд ингээд цайг нь юу ч тий бэлэн бүх юм байж. Я нууцлаа. Тэгээд ингээд мах чанцсан байж байгаа байхгүй юу? Бүгд харагдахгүй юм тийм. Хаанаас ч биш. Гаргаж ирсэн чинь ингээд амар өөхтэй. Тэр өөхийг сайн айдах хэрэгтэй гэдээ бүр ингээд орж ирсэн хүмүүс нь ч гэсэн гэрийнхээ эзэдүүд нь ч гэсэн ингээд өөх цэсч өгөөл идэт юм лээ. Тэгээ өөх биеийн сайн зөндөггүй гэд. Өөх сайн айдаж байгаарай. Одоо идгээл. Харин тийм. Лээдсэн л дээ. Тэгээдсэн айгуу сайн өөх мөх идээ. Тэгээд юу яг Монгол аж ахуй айгуу хэрэгтэй л юм шиг санагдлаа. нөгөө хөдөөний айлд ороод өрөм хөдөлтөж авдсан шүү дээ те. Цангууд их чинь ингээ 9 шид юм хийжсэн шууд гараараа маа гэдээ яхаар бас жоох гэдэг тийм болдог те. Буудруу. Одоо ингээд нөгөө юу яд штэ гараараа идэн штэ. Тэгвэл сүүлийн дандаа нэг бэлитэй л авах хэрэгтэй болчиход байгаа штэ. Одоо бараг гэрийнхээ хоолыг бэлитэй их гэдэг юм уу да. тэгж байгаа шүү дээ. Харин тийм. Тэгээд за яг бактери бол үнэн бохгүй. Гэхдээ ингэт юм байна. Энергийн шилжилттэй байна. Хүнсний бүтээгдэхүүн дээр. Тэнгүүт ийм тогооч хоол хийдэг хүмүүс амар эрхэм мэрэгжил байгаа гэдэг юм байна л да. Итгэж болохуц байдаг гинэ. Дээр үеэсээ. Гой сайхан юм зүйл бодож хоолоо хийвэл гой сайхан л болно тэр хоол. Нөө сэтгэл шингэсэн гэдэг чиг те. Тий, яг ээж нарын хоол гоё гэдэг чинь ерөөсөө л тэр юм байна. Энэ үрдээ би гоё хоол хийж өгнө гэсэн бодол санаа энергээр тэр бүтээгдэхүүн түрээд нөө бүтээгдэхүүн чинь амьтаа штэ. Хүнсний ногоодч. Тэгээд хоол болохтой баярлж болд юм бэ. Ямар гоё юм бэ те. Тэгэхээр зүгээр сайхан гараа угаачаад хоолоо бүгд бэлэг хийгэрээ. Хүчээр хийсэн цов юм уу нэг л муухан амттай те. Нэг л гороогоол нэг л гулгаана. Гэтэ нилээ хичээсэн хоол яг юм жоохон филдчдэг тийм юм байгаа юу? Байна. Байхгүй. Нилээ хичээчихвэл ингээл. Би ч ихтэй хоол хийгээд идэгтэй гэж те. Чи оролдож идэгтэй. Янз янзаар. Би нөгөө нэг ингэдэг хгүй юу? Жил болгон ингээд яг 12 сар болонгууд ингээд энэ жил дараа жил одоо тийм юм хийн гэсэн юмдаа дандаа шинэ хоол нэмж сурах гэж оролдог хгүй юу? Тэгээд тэрийг нөгөө байнга суулгацсан. Одоо би яг баттер чикен хийж сурсан. Гэхдээ тэр баттер чикен гэртээ хийснээс илүү зүгээр очиад идсэн амархан юм шиг те. Зард багч Тийм Тийм л шүү дээ. Гара масала гэдэг. Гара масала хаанаас болох те. Тэр болгон саруул яваад чадахгүй байгаа байхгүй юу? Зүгээр нэг Орос дахины карри амтлагч ер нь ойролцоо авдаг шүү. Гэтэ ингээд шинэ бас хоол ингээд гой сурдсан шүү дээ те. Тэгээ яг тэрийг нэг байнга ихгүй бол
дараачлан ингээ мартчихдаг. Тэгээ буцаагаад нөгөө YouTube бичлэгээ ингээл үзээл. Яг яалаа гэсэн. Тийм тэгээд одоо яг би юу яаж байгаа их 7 хоногт хийх хоолнуудаа одоо энэ 7 хоногийн хагас бүтэн санд нь бодоод тэгээд яг за нэг тэгтэн тийм хоол ийн хоёр тэгтэн тийм хоол ийн гэж ингэж биччихээд тэгээд юмнуудаа хүсээ цуглуулад тэгээд яг тэр югаараа хоол яаж байгаа оройдоо. Тэгэхээр бас юм орой одоо юу ийх үү гэж бодохгүй тэгээд илүү юм авахгүй ногоо муудахгүй тэгэхээр аюу амар юм бэлээ. Тэгж яг хийж байгаа. Гоё хоол хийхдээ яг дуртай л байдал та тий. Тэгвэл яг хоол хийх дургуй усууч чинь тэр яа гэж бодод юм лээ шүү. Одоо юу вэ? Тэгээ нэг хоол хийх хүндэрч бүр хүндэрчтэй юм лээ. Бүр залхуу өрөөд удааг шахаач залхуу өрөөд юм шүү дээ. Хаашгүй хийчихээс залхуу өрөөд. Гэхдээ ямар ч биш би ерөөсөө ямар ч хоол хийж мэддгүйсэн байхгүй 10 жилээсээ хойш за юу юм бэ? Ер нь нэлээ удаа хоол хийхгүй байж байгаа. Тэгээд өссөн ирэхэд хүн чинь хоол хийж сурд юм л шүү дээ. Тэгээ нөө бид нар хамтлагаар Японд очиод тэгээд ингээд Монгол хоол байхгүй мэдээж уух амар хэцүү болоод тэгсэн чи өөрөө ингээд чадахгүй ч гэсэн чаавас нэг юм Монгол хоол хийчих гээл оролцоод тэгсэр байгаа нэг юм сая 2 жилийн хугацаанд л гайгүй хоол хийж сураад одоо гэрийнхээ амар дуртай иддэг болсон. Тэгээд амарсан ингээд амар өсөөл хоол хийн. Тэгээд хоол хийгээд дуусгаад миний өлсөн мэдрэмж байхгүй болоод өөрөө тэр хоолоос идэхгүй нөгөө хүмүүс маань нэгдээ заастаа гоё наа гоё. Яг тэгээд идэв л шүү. Гитэр зэ юунаас ерөөсөө хоол хийж явах явцсан хоолоос ерөөсөө амсаагүй. Үнэрэнд нь задчихгүй юм. Тэр нь тэгдэж шүү дээ хийсээр. Үнэр амтаал Хэдэн талын Монгол аваачихгүй те бо. сонин би тэгээд нэг хоолны дуршлагуулсан байсан. Ингээл нэх гой хоол идий гэж бодон заяж л тэр ингээл. Тэнгүүт ингээл за тэрийгээ ингэн бахаа ингэ шарлаа, ингэж амтлаа, энэ сүмс хийлээ, тавгаллаа гээд толгоонд амсаад за баярлалаа. Тэгээ хоолны дуршлаг болчихдээ шүү дээ. За хоол нэг тиймэрхүү те. Тэ? Хоолоо ярьсаар хийсэн гэдэг. Би танарт нэгэн сонирхолтой түүх хуваалцъя. Fireball нь 1980-ад оны үед Канадад үүссэн бөгөөд домог яриагаар бол тухайн үеийн юр бусын хүүтнийг нэгэн баримаа вискин дээр синамон хольж халуун амт гаргаж авч хүмүүсийг дулаацуулдаг байсан байх нь. Түүнээс хойш Fireball нь нийгмийн идэвхтэй залуучууд болон найз нөхөд шинийг дуршиж үзэх хүсэлтэй хүмүүсийн брэнд болж хувирсан. Та заавал амтлаад үзээрэй. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан өмгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За манай Urban Talk нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч Чамин гээд шинэ лаунж нээгдэх гэж байгаа тий. За тэрний бартендер, менежер Пүлэ манай зочдод зориулж гоё уухмаар байх гэж. За сайн байцгаана уу? Намайг бартендер Дамдан бүрэгддэг Пүлэ гэж дууддаг. За би өнөөдөр бол 4 төрлийн лемонад хийсэн байгаа. Raspberry жимстэй. Нөгөө нэг одоо халуун улирал тохиож байгаа болохоор ирж байгаа болохоор нөгөө сэнгэнсэн тэгээд нөгөө газтай sparkling ерөөдөө сэргэлтийн амтыг зориулж ийн хийсэн байгаа. Тэгээд нэг төрлийн коктейл бэлдсэн байгаа. Тэгээд гинжаахын тоглолтод нь зориулаад одоо ерөнхийдөө бэлгүүнийгийн хүсэлтээр Элиама гэдэг нэртэй коктейл зохиосон байгаа. Тэгээд текила сүртэй жоохон spicy амттай тийм коктейл зохиож ирсэн гэж.
Надад л юм уу? Тий, зөвхөн танд. Тэгээд pineapple жимстэй юм хөртөл байгаа. Яа. Та энэ доо ганц ямаа. За баярлалаа. Яа. Баярлалаа. Байна уу? За тэгээ. За Чогийг. баярлаа. За тулгач ирдэ баярлалаа бар минь дээ. За баярлалаа бүлээ. Машин лаунж нэгж байгаа. Гоё юм байна. Өнөөдрөөс Urban Talk-тай ингээд хамтраад интернет нэвтрүүлгээ бичээд. Тэгээ бид бас ивентүүд төлөвлөж байгаа. Энд гоё үзэгчтэй яваад шууд хүнтэйгээ харьцаж марцдаг. Оройн нас нэг гоё үжлэгтэй ч юм уу те. DJ артисттай хөгжлүүлж явъя гэж бодож байгаа. Нэрээ одоо энэ 7 хоногийн бүдсэнд хэдүүлээ. Амар ивент хийнэстэй. Тэ шүү дээ. Та нэг гоё жижиг мэдээлэл өгч. Энэ 7 хоногт нэг юм home олуулаа гэд house party хийж байгаа. Live ерөнхийдөө шууд live явах те. Тий. Тэгээд энэ ч бас тодорхой хэмжээний яг урилгаар хүмүүсүүд хурж ирээд нэг 30 хэдэн хүн болоо 30-аас 40 ч юм уу хүн тэгээд тийм live stream нэг 5-6 цагийн турш тасалдгүй тийм house party, live stream тийм тэг house party хийж. Тэгээд энэ бүтсэн. Тэгэхээр live хэрч одоо шууд тэр үедээ цацагдах бах те. Ер нь тий. Яг л тэгшээ шууд цацагдахгүй лөө. Монтаж юм уу те. Монтажлах юм. Тэгээд ерөнхийдөө тийм контент хийж аль та те. Контенттэй бас нэг уулзалт те. Тийм уулзалт ярьсан мэржлээ. Тийм. Манай гурав бас урьж байгаа штэ. Баярлалаа. Өмнөөс мэдгдсэн шүү дээ. Тийм үрчээ. тэрөө. Тинчээ хэдүүлээ хоолны талаар Ямар яриагаа ч нэг подкастт орж байгаагүй. Тэгээд били надруу яг бүтэн яг жил гараа хагас ихчж байгаа болохоор тэгээ яцчихгүй ирсэн шүү дээ. За үнэн гүйтгэлээ ирсэн шүү дээ. Сони энэ Урбанаас айгаад байдیں۔ Тий. Амар шүү дээ. Юу нээр яг зүг. Их үзэгчтэй Тэгээ болсон. комент сандарсаа юу гэнэ те. Вирус коммент уншихгүй харахгүй бол бодохгүй бол стресстэй. Сүлдээ тэр комент Тийм хэлээ шүү дээ. Анх амар стресс гэж сүултээ харахаа олчтой. Тэр нь амар юм л. коммент. Тийм комент. Би ч аюу анх блок гэж тэмцдэг гэж сүултээ шал балаараа тэгээ заа байлаа. Тохиолчтой юм. Тэгээ заримдаа хэрүүл имэрч ирсэн гэдэг. Оо ингээд өөрийгөө өмөрөө бичмээр гэдэг. За. Би нэг юм асуух гэдэг байгаа байхгүй. Ингэдэг гинэ. Би нэг сүүлд судалгаа харлаа л та. Хүнд ингээд нэг зорилгоо ярих нь бүтгээсээ ингээд бүтэх боломжуудаа ингээд хааж идэв гинэ. Бүтэх магадлал буулгах идэг. Яагаад гэвэл одоо нэг хүн ингэж би ийм юм болно гэж гоё мөрөөдөл зорилгоо ярьчингууд яг яриад хүн тийм үү ямар гоё юм гэдг нь тархинд шууд ажиргалын гормон ялгаруулад тэгээ бүтэмжинд буурчт. Тэнгүүд ингээд жишээ нь мичи ингээд хүмүүс зорилгоо хэр ярьдаг хүн бэ? Одоо ярихгүй хүмүүс байдаг шүү дээ. Одоо нэг юм бүтгэж байгаа би бүтснийхаа дараа хэлье гэж байдаг шүү дээ. Монголчууд ер нь тэр дундаа маш их тэрийг ашигладаг шүү дээ. Тэр яг энэ тал дээр мичи яг жишээ нь яадаг вэ? Яг юм бараг сайхан л маргалцсан сэдв байна да. Тэгээ яг найзлуудаа ярьж ирсэн. Тэгсэн чинь би болохоор яг тэгж ярьдгүй юм аахгүй юу бодцдог. Тэгэнгүүт манай хүн болохоор эн чинь нөгөө нэг секреттэй юм юугаараа ингэж дандаа юм хэлж ярьж ич тэр чинь бүтдэн штэ. Тэгэж ярьж ирсэн. Тэгээ би болохоор нэг тэгж хэлэх дурггүй. Тэгээ дараа нь тэгээд хэлсэн чинь нэрэж тийм юм болоо. Гинж ах энэ дэр. Би юу н жоохон тэрэлтэй жоохон амс болтой нэг хөөрөд ярьчаад дийм. Шууд болоог багт л яриад дий. Нэг нуу чаддгүй шүү дээ ер нь хийх байгаа юм бол. Энэ дэр тэгээ сонирхолтой байгаа зү те. Хүн яг хилцнээрээ ингээд кайф авчдаг. Нэрээ болонгууд бас кайфтай ч юм шиг. Гэтэ нөгөө амны бэлгээс аштын бэлэг гэдэг шиг бас тэр нөгөө манифест гэдэг л үг гэдэг чинь. Энэ шиг ерөнхийдөө хийх чагааг яриад харч яг бас бүтэх магадлал нь бас нөгөө талаар их сэтгэж байж магадгүй. Тийм тэгсэн. Хичээд хариуцлага нэмэгчдэг гэсэн. Тийм. Хийхээс өөр аргагүй болчихдаг ч юм уу тийм. Тийм, ер нь хилцэн зүгээр байд юм аа. Яг хүмүүст ингээ мэдэгдчих юм бол тэр зорилгоо тэр өрөндөө орчиж байгаа байхгүй юу тийм. За би харуулахгүй бол болохгүй гэд өөрийгөө кодлчтэй юм санагдаад. Тэрийг би яг албаар юунуудаа эхэлж хэлээд ингэх чагаа шүү тэгэх чагаа шүү гэд. Тэгээ нэгэнт одоо ингээд
Тэ ч одоо арт ээж хийсгэлүүлэл хүмүүс хүлээж байгаа шүү дээ. Тийм чинь тэгэл тэрнийхэн төлөө гэл амар явдаг багасаа тийм байсан. Тэгээд ер нь хилчүүл амар зүгээр санагдаад байдаг. Ялангуяа бичлэгэн дээр. Ялангуяа бичлэгэн дээр нууцсан дээр. Тийм утсан дээр. Тэгдэг шүү дээ. Чи яасан муухай тэрийг мартаач. Жасмин болохоор. Би ерөөс өөр байгаад байна. За. Тэгэл дугаас гэж. Ер нь ярьдаг Аа. гэж байгаа юм байна. Төрүүлээд ярьтаасаа үнэхээр нэг хийчээд ч юм уу яд явцтай явж байхад нь ч юм уу. Харин хүмүүс яг ингэж л хуваагдаад идэм билээ. Тийм. Найзууд хүртэл анзаарагдаад дээ штэ. Намайг гоё болгож байгаа бүтгэр нэлээ. Би наанд огтлцсан сууж мууцсан. Юу юм бэ? Тэс нөгөөтгөн зүгээр Гэтэ хилчүү яагаад одоо Жасмины хувьд тэгээ сурцсан байж таа. Тэрэндээ бүтдэг те. Одоо миний хувьд ч гэсэн хилчгээр дараа нь бүтдэг. Хилэхгүй байгаа тусам би ингээ өөрөө л мэдээд байгаа учраас тэрнийхээ хойноос ерөөсө хөөцөлтгөө төрлийн тийм төрлийн хүмүүс үүд юм шиг байна. Гэхдээ ер нь тэгэл бас хинт хэлэхүү хинт хэлэхгүй ах уу гэж тэр чинь амар өргөн үйтэл та тий бас хүнд санаагаа бас хэлж болохгүй хүмүүс бас байна тий. Тэрэндээс нуудаг би ярих туртай гэсэн тэр хүнд хэлж болохгүй гэсэн хүн бас байгаа шүү дээ. Тийм тэгэл амар хорлуулна. тий атаархдаг ч гэх юм уу тийм хүмүүсүүдийн тэр нэг доторх юмнаас нь болж нэг тэр энерги чинь ингээд бүтэхгүй болчих юм болов тий гэдэг шиг ер нь л Тийм. Одоо чинь яг миний аягүй сайн найз одоо Францад одоо 7-8 жил ингээд амьдарч байгаа байхгүй. Тэг явтлаа хэлээгүй шүү. Тэгээд виз мэдэн гараад тэгээ яа Францад сураад байгаа гэсэн чинь яг хөтэ суръя л гэлээсэн. Тэгээд тэгж байгаа. Тэгэл одоо ингээд Францын хорлолоо. Тэгээд барыг ирэхгүй гэхтэн тэгээд чамааг яг хэлж болохгүй юм гэж бодсон юм. Гэтэ бас нэг аав ээж юм бас юм байгаа. Манай ээж бас яг юм хамаа бити үнд хэлчихье гэж тэгж өсгсөн. Ер нь аав ээжнэр бас тэгтэлтэй байгаад идэв шүү тий. Цагаан айлам гээл те. Хүнд юм хэлчихвэл тэгэхээр чинь Тийм бити хэлж. Гэтэ хил ам гэдэг нэр чи бас яг одоо энергийн түвшин ч гэх юм уу үнэн л юм шиг үл. Ер нь нэг тий. хэлчихдэг тэгэл цаашаа хідэн чам ярих юм лээ. Тий. Манай ээж бүр тэндээ хит автаад миний нас масыг хүмүүс бүр шал өөр мөр хэлчихсэн. Бараг нийл өөрчлөлттэй байгаа юм байна шин. Юусо болохгүй гээд. Биш шүү дээ. Бараг тий. Сон Таны үрчтэй гэж. Манай ээж ерөнхийдөө яг би ээжийг л дураас мах тэр тал дээр ээж амар ярьчдаг байхгүй яг дуртай хүмүүсүүдэд тэрийг нэг жоохон нэг тийм цайлган байдлаар нэг өнгөрдөг хүн байхгүй юу. Тэг чааш нэр ингэ чааш тэгэл нэг тийм байдлаар ярьчдаг. Тэгэл би яг тийм заныг авцсан баг. одоо ингэ сая ми чи хэлж штэ яг зөв энэ өөр сэдв шүү. Ирчүүдийн нөхөрлөлгээл нэг юм тусдаа юм байдэн штэ. Хүчтэй тий үнэн читргээд яг эмэгтэйчүүдийн нөхөрлөл тийм хэмжээнд яригддаг гэдэг нэг юм шалтгаан байгаад байна уу? Зүгээр анзаарахад өөрсдөө анзаарахад эргэн тойрноо анзаарангууд эмэгтэй хүн яг үнчээр нөхөрлөөд тийм дөөр түүх болоод үлдсэн жишээ мшээ ер нь дурддагддггүй тий. Үгүй яа одоо ийм одоо ингээд өмнө найзалжсэн найзуудаасаа ингээд бас одоо яг юм тийм тотон хэмжээнд биш те болцсон тийм нөхөрлөлүүд бол байгаа л да. Гэтэ тэр нь болохоор надад илүү юм хоёр гой хос салснаас илүү юм хүнд тусдаг гэх юм уу. Тэгэл тэр чинь нөгөө огт эмхтэн юм болохоор юм одоо үргэж байгаа залуугаасаа илүү ингэж одоо хайрлаж байгаа шүү дээ найзаагаа. Тэгэхээр тийм нандин юм байгаа одоо энэ хүн миний хажууд байх юм чинь гэж бодож ингэж гомдоочихлоор тэр нь эргээгээд бистэ ингэж ах чинь ингэсэнгүүдээ гэдэг тэр гомдлоос л ингэж муудалцдаг. Тэрнээс нэг хэмээр татаархаад байгаа хүнтэй бас Өргөцөн хүнээс яах юм болох вэ? Өргөцөн хүнээс илүү айлдах гэдэг. Яг тэр юм Найз залуу сонсож байна уу? Найзаагаа чаалж илүү хайрлах. арай илүү өөр хайрлалтай тэр чинь. Эмхтэн нэг хайрладаг юм байдаг. Тий. Өөр мэдээ. Тэр чинь яг тэр нэг жижигхэн богинохон нэг бичлэг байсан шүү дээ. Эхтэн хүмүүс бол ингээл хоорондоо тэгээ сууж байгаа л ингээд ирсэн. Эмхтэн хүмүүс яг ингээд нүд рүүгээ харж байгаад ингээд сэтгэлээсээ ингээд харж ирдэг. Тэр нь л одоо эхтэн эмхтэн нөхөрлийн ялгааг харуулж байгаа. Мэдхгүй байна. Айгу хэцүү байна. Том асуулт асууж байна. Яа наа. Ямар ч юм. Ми зүгээр танхил наацтай ингээд ямар том асуулт. Юу ятарчлаа.
Гэтэ ямар гоё эмхтэлэг хоёр нээжэд би суугаад байна. Үгүй хоёр хоёлаа эмхтэлэг. Ерөөдөө нөгөө эрэгтэйчтэй нөхөрлөөс илүү байдаг л гэж хэллээ шүү дээ. Харин тэгэхээр ийм хугацааны үед бас богино байх талтай байгаа юм тий. Хит идэгддэг учраас эмзэг байх гэдэг шүү дээ тий. Эмэгтэй хүний нөгөө сул талж амар ярьдаг штэ. Ярьж ингэж хамаг дот ярих зэрэгцээ амар ихтэй. Хоёр талаасаа нөгөө тийм хэрэгцээтэй хоёр хүн одоо найзалж штэ хоёр эмэгтэй хүн хэр чин тэгээ тэрэн дээрээ жоохон ихтгэл алдлах ч юм уу тийм л юм байд юм болоо. Тийм хүн хүнээсээ л одоо болж илүү гомдох нь их байна гэсэн үг тийм. Эрэгтэйчүүд илүү гомдсон шүү дээ тий. Тийм эрхлээд байгаа байхгүй. Заримдаа ингээд тий эрхлээд ингээд гуйлгамар тий. Нөгөөдгөө ч гэсэн ингээд адилхан юм байд бодсон байж байгаа шүү дээ. Уучлаарай тий. Бараг өмчлөөд байгаа юм шүү тийм. Тийм. Тэгэхээр амар эвгүүл юм байна тий. Бид ч юм бол зөв амьд явж ивэл за манай найз. Би бас ингээд бодсон байхгүй. Та болохоор одоо ингээд нэг хоорондоо нэг жижигхэн муудалцсангууд дараа ингээд бөөндөө уулзсангууд юу ч болоо өмшил байж штэ. Тэрийг ингээд нөгөө хэлэхгүй ингээд гадагшлуулахгүй байж байгаа. Тэр нэг жоохон уучингууд тэгэл хоорондоо гар зөрүүлэх ч юм уу тий. Нэг тэр нэг уурыгаа нөгөө гаргаж чаддаг болохоор дараа нь гарахтаа жоохон томор гарч. Гэтэ нэг тгээ гарчвал за уужраад за гаг болчих. Одоо гинжээ хуллаахтад өчнөө зодтолчаа тэгээд одоо нийлжлэх ш тий. Тий. Орд нийлээг үлээ. Зодтолдох болчихжээ. Тийм нөхөрлөл чинь бас арай өөрөө тийм үерхлээс ч илүү юм бас эмзэг хандах хэрэгтэй юм шиг. Тэгээ нэг сэтгэлийн тийм амар хэцүү явж штэ нэг эмхтэй амар сайн хайртай найзтайгаа одоо ингээд найзлахаа болцсон үед дараа нь өөр ингээд найзтай болох айгүй хэцүү те. Ингээд шинэ хүн орж ирэхэд хүлээж авдаг юм билээ. Ингээд яг өмнөх шиг ингээд сэтгэл гаргахаа болчдөг ч юм уу. Нэг тийм болчтой юм санагдаад. Тэгэл нөгөө салсан тэрийг бас нэг блоклчихгүй тий. Байлгаад хараад байна. Гэтэ клоусээс асцсан тий. Сторид нь үзэл тий. Энэ мань чагаа сайн л явж байгаа юм байна. Сайн явж байгааг хараад баярлалаа тий. Өөр нэг юу ч хүсэхгүй. Тэгэхээр ер нь бас цөөхөн дүү байх нь байна тий. Цөөхөн дүү штэ. Эмэгтэй найзууд. Тий. За тэгээд яг ганц бест местэл гэж үзэж тий. Бест 2 ч юм уу тий. 10 жил мэлд байхад ч нөгөө нэг амар гшүүр олоолаа нээлдэг байж байгаа. Тэндээс чи ингэж ялгарч шалгарч үлдсээр байгаа л ганц хоёр үлдээл. Тэгээ тэр хоёртой одоо нөгөө хүч үлдсэн найзууд маань гэл хатгалж хайрлаж байхад нэг жоохон хэцүү юм болчвол тэгэл нэрэл амар хүнд төстэй юм байна. Би бас нэг тийм болцсон болохоор за зүгээр юм ерөнхий нэг муудалцаад хоёр тишээ болдог тийм шалтгаан байгаа юу зүгээр ингээд нийтлэг залуу услаад шүү. Залуугаас болж юм тий. Тийм үү? Залуугаас болно. Тэг ер нь нийтлэг гэвэл юу? Нийтлэггүй. Тийм ба. Тэгэхгүй одоо Ээжийнхаа найз залуутай тий. Тэгээ бодаачлаа. Тэрнээс ч нэг жижиг сажиг юмнуудаас бол нэг тэгж салаад тэгээ бүр ингээл харцгаа болж болох юм. Өөрийнх нь сонгож авсан хоёр хос нь хуурах гэдэг шүү дээ тий. Тийм байна тий. Ер нь гэхдээ гадуур яг тгий сонсогдоод идэм аа. Нийтлэг шүү зүгээр нийтлэг яг юм тэгээд 70% та юу 65% та тэг 68 юм уу? Чи чам тийм тохиолж ирсэн үү? Муудалцаад үгүй би бүр эсрэг арай өөр юмнаас олж муудсан. Илүү нөгөө цаг гаргахгүй байна ингээд анхаарахгүй байна гэд тэгээд жоохон муудалцсан. Бид нар бас нөгөө 10 жилээсээ найзлаад ингээ айгүй олоолаа найзлж байгаа. Тэгээ яг ганцтай нүлцсэн. Гэхдээ бас яг одоо манай энэ чинь ангид нэг 2 3 практик гэдэг чинь нөгөө практик юм болохоор бас хамтдаа ингээ яваад байгаа. Тэгэхдээ амар сонио нэр яг гэдэг шүү дээ. Тэгэхээр бас яг ийм юм болоо гэхэлэр энэ бол зөвхөн миний өнцгөл болчихсон харт. Тиймэрхүү гэлчлэг жоох хэцүү энэ бас. Тэгээ за энэ ч тэгж бодсон хүн бас илүү найз байх мах тохиолдол зөндөөд ч тий. Нөгөө танихгүй практик таньдаг читгэр гэдэг. Энийг бол би бас мэднэ гэ тий. Энэний бол учир нь болчих واخа. Тэнгүүд эсэргээрээ яг нөгөө нэг таньдаг чөтгөр гэдэг шиг найзууд сэтгэл санаа ер нь амьдралын юм аялт шууд нөлөөлөх үз байдаг тий. Ер нь юм жоох муу юм руу багаас цус ээж авах хэлдэг шүү дээ. Бити буруу хүмүүстэй нийлээ дээ наа чи. Гэдэг юм бас яалчгүй байгаад байдаг. Тий байгаад байдаг шүү. Байдаг шүү. Тий энэ жишээ нь ингээл одоо сэтгэл санаа ингээд мингээ те ингээл одоо найз залуутайгаа муудалцчихлаа гэхэд төрүүлж манай найзууд бол нөгөө хүнээс юусоо өө харддаг. Дандаа намайг л юм. Чи ингээд тэгээ чи ингэсэн тэгсэн болоо тэгээд байгаа юм биш үү те. Эсвэл ингээ гоё гарыг те гоё гадуур хоол идчихээ. Тэг сэтгэл санаа чинь тайван болчихно. Тэгэд нэг ингээд те одоо ингээд ч эхэлдэг тийм ээ. Дандаа тийм зөвлөлтөд тэгэхээр
Амьдралд авч өгсөн найзууд нь дандаа юм гоё хүмүүстэй болохоор бас юм амар азтай хүн гэж боддог шүү дээ. Nice. Найз нартай бас хайртай гэдгийг нэг хэлчих юм уу? Тэг найзуудтай хайртай шүү. Баярлалаа. Та найзтай хайртай юм. Хайртай шүү дээ. Ихтэй хүмүүс гэхдээ яг тэр мөрийг нэг хайхтай шууд илэрхийлж хэлж мэлдэг байхтай найзуудтай. Өө, хэлтэгтэй. Тийм бас Сохтуу л хайртай шүү. Шохтуудаа ч хэлдэг дөө. Би яг найзууд дундаа нөгөө сая хэлжсэн шиг уруу татгал л даа гэж байна. Таньдаг зүтгэрнөө. Тэгээ таньдаг зүтгэн л дөө гэж байна. Нөөний тоглоом аяа өгөх. За тийм. Аюугаа тоглоом. За. Ой. Би бодож олсон. Хүн та манайд ингээд бүгдээрээ өөрсдийнхөө талаар 2 үнэн 1 худлаа фактлаа. Юусэн та. Аль нь үнэ аль нь худлаа гэдэг нь аа? Тийм. Нэг худлаа факт юм болно гэсэн. Тэр аюусан баг. Шогоод 2 үнэн 1 худлаа. 2 үнэн 1 худлаа. Тэнгууд таалгуулж байгаа нь болохоор аль бол таалгуулахгүй байхаа бодож юм хэлэх юм шүү дээ. Яг үнэн гэж бодох юм шиг мөртлөө худлаа юм хийж хэлэх юм шүү дээ. Энэ болохоор нөгөө MSD-гийн нэрмж тоглоом. Манай хамтран ажиллагч спонсорын. За энэс эхлэе. Сурснараа Одоо дундаас эхлэх юм уу? Тэрэн баруун нар буруунаас эхлэх. За Би бас анх удаа л. шүү дээ. А тийм үү. За нэг бол Жасмин хэлчих. За сурснараа би хэлэх юу. За. За. Би дрифт хийдэг. Дрифтээ. Дрифт хийдэг. За. Саксны 1-р зэрэгтэй. Монголын бүжиг спортын мастер. Одоо худлагч олон тий. Миний худлаа. Нэгдүгээр зэрэгтэй ихээр яахыг хэлэх вэ саксны? Саксны 1-р зэрэг тоглодог. Мэргэжлээ гэсэн үг Зэрэг үү? байдаг. Хэдэн зэрэг байдаг? Ямар олон юм асууж байна. 1-2 зэрэг байгаас тээ. Нөө мэрэгч шиг юм байна л да. За дрифт хийдэг гэж магадгүй тэрийг нь хүмүүс их худлаа гэж бодно гэж бодож байгаа. Тэгэхээр сакс юм уу бүжиг байрын л нэг нь бах та. Би бүжиглдэж штэ. Үжиглдэж ш нэрээ. А чи ч олон улсын хэмжээний мастер гэлөө. Бүжигээр. Монгол улсын спортын мастер. Биш. А Монгол улс спорт. бүжигч спорт л өгдөг. Спорт шүү Тийм дээ. штэ тий. Сакс юм шүү. Тэ. Дрифт. Дрифтийг хүмүүс шууд худлаа гэж бодчих. Тэгэхээр дрифт үнэн байгаа байхгүй юу? Баса би ч бүжиглдэг амтлаг штэ. Тэнтэй сакслахгүй харна. Саксын чи тоглодог гэсэн. Гэтэ нэгдүгээр зэрэг биш. Сакс тоглох А хаа. нэгдүгээр зэрэг гэдэг дээр нь. Тоглодог тий. Нэгдүгээр зэрэг чинь хамгийн мундаг нь өстэй. Миний бодлоор бол хүмүүс шууд дрифтийг худлаа гэж бодно гэж бодож байгаа мөртлөө дрифт нь үнэн байх магадaltaй л гэж би бод бодож байна. Жасмин дрифт хийхгүй хаа. Харин тэгж бодуулах нь зорилго нь байгаа. За нийтдээ ярьж байгаа. А гэтээ яах юм бөөндөө Худлаагаад гэх юм уу те? нэг юм сонгоод тэгээ та нар бүгдээрээ одоо худлаа явуулах юм бол шууд татах. За. Нөөдөр нь үү? Тийм. Би бас сакс нуудлах гэж бодож байна. Тэгээ саксан дээр нь л За тэгвэл нэг тийм зэрэг юм чинь. Тийм үү тийм. Тийм үү те. За сакс. За за. Дрифт мод. За тийм байхгүй юу? Тэгшээ ярьжсэн байхгүй энэ хоёр чинь нэг сургууль сакс тоглодог гэдэг тий. Тийм. Би уусаа энэ гурыг уулах гэж худлаа тааж байна л да. Гэж байгаа. Би ч өөрөө ууч гэж байгаа. За. За манай тэгвэл саяны 3 шалтгаан авах шүү дээ. Би тэр хамгийн жоохон авчих. За. Энд ихтэй бүр Хэмжээнүүд нь харцсан байж дээ. бүжиг юм тий. Очи юм өстэй. А энэ дотоор Яаж энэ байгаа? хүртлээ юм Чи уу? таалцж байгаа өстэй. Хөтлөгч нь байхгүй. Юу ч юм. Би юу гэж бодсон. Тэр чинь шудраг биш дээ. Зөөр Ямар хэм юм. Зүгээр зүгээр чааж. Окей, энэ дотлын суур юм шүү байна. Гүн болов. юу юм? Энэ дотлын хэсэгт нь яхаа байгаа юм уу? Энэ зүгээр юу юм шиг тустай юм шиг байна. Тустах. За. За компани. За. Cheers. За. Яа. Патрон гэд MSD-гээ оруулж ирдэг. Текила аваа. Манайтай хамтран ажиллаж. Ямар хат. Юу текила аваадгүй. Тий од Нэг юм шоуд болдог те. Тэгэхээр ч бас хамгийн калори багтай гэж байгаа те. гүштэй. Гүм үү? Хамгийн калори багтаа водка. Аа, тэгэл те. Тэгж яг нөгөө яг ингээл виски дээрээс хүмүүсөө текила аваад наа чин юм калори багтай гэж тэгсэн. Тэ. Тэгээд тэр нөгөө ингэдэг гинэ.
текилаг нөгөө лайм нөгөө лимонтой нөгөө давстай уугаад идэг штэ. Тийм тэрийг болохоор нөгөө Америк одоо оюутнууд дэлгэрүүлсэн гинэ. Тэгээ яагаад тэгж дэлгэрүүлсэн гэсэн чинь нөгөө юм жоо муухан амттай жоо хямдхан юм текилаг тэгж амт оруулж тэгж дарах гэж юм дэлгэрүүлсэн юм соёл ингэнэ. Тэрийг нөгөө нэг коллежийнхэн чинь оюутнууд чинь ингээл нөгөө нэгнийхээ биемийн дээр давсаа төрхөж мөрхөж байгаа тэгж хийж ингэж панарч дэлгэрүүлсэн юм соёл юм уу тий. Тэрнээс сайн чанарын юм текилаг болохоор яг юм цэвэр оранжтай. Удах юм гэсэн. Бид нөгөө сонссон. Цэвэр оранжтай шин текила санрайз гэдэг коктейл болчихж байгаа. Бараг л тий. За, их ханаач. Харин нэ би яна яг бодож амжиг гэсэн. Гинжингээс эхэлж өгөхөд найз дараа нь яг л. За. Тэгвэл мичээс эхэлчих юм уу? Тариул гэдэг. За манай том хүүхэд 12 штэ. За. Тэгээд ямар хэцүү байна те. Би жолооч болоод 10 жил болж байгаа. Нэг л тийм хайгаад байна тийм. Юу вэ гэт. Горол хотлаа явах гэдэг. Ямар хэцүү юм бэ те. Харин юм орж ирдэг юм. Хотлоо ярьдаг хүмүүс. Хотлоогоо За чаддгүй болохоор мөн тоглож чадахгүй байна. Би тэгээ савцлаа юм чи. Сууг заслаа. Гурлал өнөр амны савцлаа. Тэгэл 12 тань хөтлөө. 12-тай хаа. Юм уу? Тэгвэл Хоёр дахь нь юу байлаа? 10 жил жолоо баш тоглоо. 10 жил чинь 10 жил жолоо байрнаа. одоо онд гэсэн үг 16 онд юм уу? 16 онд гэдэг чинь боломжтой байсан. Боломжтой. Би одоо бас 10 хэдэн жил барьчихж байгаа шүү дээ. Сууг заслан юм чи. Согог. Тэгэл мөн штэ. Мөн шүү дээ. 14 онд ээж болсон бас биш үү гэж байна. Мөн баха. Гэтэ бас мөн байх Мөн, үстэй. мөн. Жижиглийн хожим үстэй. Тэ. Гэдэг шиг яг түрүүн тэл дрифтийг тэгж бодоод гэсэн буруус ч тэ. Тэгээд 11-тэй болоо. Хүүхэд нэрээ байж магадгүй. би бол жолоо гэж бодож байна. Жолоо юм байна л да тий. За жолоо дээр. За хэмээх. Жолоо. За жолоо. Нүүр авны мистаслын юм чи савцлах гэсэн. Мэргэжлийн хэлтэй ажиллаж Яг тэрүүгээрээ л болоо. Нөө шүд чинь бас нөө суугтаа болохоор тэгж бодчихлоо. Тий. Согог гэдэг нь болохоор юм. За нэг мөсөн тэгээ сүүлд нь шотоо татчих. За, хэлчихсэн. За. За одоо би юм уу? За тий. Масч. За би дөрөв хэлээр ярьдаг. За. Оо дараа нь юу бодлоо яар тэнийг юм. Ингээл гацаад байна. 14 жил entertainment салбарт ажиллаж байгаа. За. Байк он чаддаг. За. За. Бай. Ихтэй хань өглөө. Эхнийх нь дөрөв хэлээр ярьдаг. За яг Монголыг оруулаад гурвал буугаад байна да. Зимбабве баб. За дөрвөн хил дээр нь л орчт юм уу? 14 жил нь байж магадгүй л Тэ тий. 14 жил байгаа. Тэгээд хөдөөмөн театр чи бас байк онч. Байк ондог хоббитайлах тэгээд би бол хил гэж орчих. Байк хэл хоёрын л л. За Наач бас флексигээ мэдэн шүү. Google тавьж байгаа. Юу? DVD. Байк ундаг нөх шүү. Нэр нь бол. Машин ч эвгүй ундаггүй шүү. Би олгоод Бас яа юм бол ямар хэцүү бэ те. За байк дээр нь авчих юм уу? тэгвэл би олгоод байгаа. Жасмин гэж болж байна. Байк. Байк за байк л байна. Харин мөн. Дөрөв хэлний чинь нэг хэл нь юу юм? Солонгос, Япон, англи ахгүй. Япон юм уу тий? Япон. Вау. 12 жил Япон бол. За. Яаж флекс гэх мэдчихэж байгаа шүү дээ. Бас энүүх юм дээ хийгээд. Мөн санаа муутай тий. Байлаа. Байк он сурах чаа. Амар хэрэгтэй юм л аялал. За би жолооны өмнөлөхгүй Монгол төрөөгөө тэгээд Оросоор ярьдаг. Жолооны өмнөлөхгүй юм болов уу? Ямар машин тийм. Би Жолооны өмнөлөх байхгүй. чи унаал явж ирсэн.
Жолооны бод. Тэгээ жолооны амьдтай байж байгаа байх болсон юм. Бай тэгж бас. Өсөд өмнөх байхгүй. Уустал ахнасаа юу? Сэтгэлаач бодлоо. Гээ наад чинь барьд юм аа. Монгол тарин төрөөгөө ич магадгүй. Тийм. Тэ Орсоор ярьдаг. Орсоор ярих байх уу? Оросд төрсөн юм болов уу гэж. Багтаа арай өөр оронд исэн юм шиг. Тэр л л. Адин бодлоо гэж байгаа. Жолооны Жолооныхгүй нөө. Жолооны өмнө Жолооны Тэгж штэ. өмнө Үнэмлэхтэй л чи тэгээд одоо хууль бусаар барьж яах гэдээ би сайн хэлчихлээ шүү дээ. Барьдгүй ш юм шиг. Сайн битэр таксиж. За жолооны. жолооны Тийм. За тэгвэл шат бач. Баярыг. Яа. За хэсэг завсарлаад үргэлжлүүлээ өрий. Урбантог нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч MST Чамин Лаунж. Би танарт нэгэн сонирхолтой түүх хуваалцъя. Fireball нь 1980-ад оны үед Канадад үүссэн бөгөөд домог яриагаар бол тухайн үеийн юр бусын хүүтнийг нэгэн баримаа вискин дээр синамон хольж халуун амт гаргаж авч хүмүүсийг дулаацуулдаг байсан байх нь. Түүнээс хойш Fireball нь нийгмийн идэвхтэй залуучууд болон найз нөхөд шинийг дуршиж үзэх хүсэлтэй хүмүүсийн брэнд болж хувирсан. Та заавал амтлаад үзээрэй. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент тэтгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. За Urban Talk маань MCB буюу одоо оюутны сагсан бөмбөгийн лигийг ивент тэтгэж ажилладаг байгаа. Та хэд маань хэр сагс үздэг вэ? Охтууд нь Үздэг би тэр сүүлийн тоглолтоос хойш жоохон хэцүү байгаа ураад. Ураад Тий. Дэдлиг. Тий, сэлэг бодонс бүлгүүд хоёрын тоглолтыг үзэл. Жаалын нэг. Би бодонсоо дэмжиж байгаа гэсэн. Их мөнгө зарсан болохоор. Би бодонст багжилдаг байхгүй юу? Бодонс багтай ажилладаг. Тэгээд бодонсоо дэмждэг. Гэхдээ аль-альны яг ямрын мэдгүй болохоор сайн дэмжиж үзэж Манай байна. баг гош. Тий, манай Дэмжээрэй гэж хэлдэг өөрөө. Хүлгүүд намаагүй гоё шүү. Тэр сайн баг. Бүр амар уйлж муулж үздэм л шүү дээ. Тий. Сая тий эпстэй тоглолтын дээр эпсийнхэн бас уйлал. Тий тэрийг харахс. Яна манай баг ингэчээд ингэж явах үү гэж бас жоохон утгацсан шүү. Тэг би ерөөсөө үддэггүй байжгаад яг 2 жилийн өмнө маа найз хамт үзье гэж. Зүгээрээ 2 үзэл ойлгох чинь гэдэг. Нэр ингээс 2 үзэл ойлгох чинь. Бодонсын юу гоё яагаад таарсан. Нэг их мөнгө зарж байгаа гэсэн. Нэгээр нарах юм бол бүгд одоо ч үү. Тэр нь их мөнгө зарж байгаа гэдэг чинь тэр хөгжүүлэхэд амар саксыг хөгжүүлэхэд амар хувь нэмэр болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор дэмжих хэрэгтэй гэж. Ер нь одоо гэхдээ юм хөгжүүлээд зүтгүүлээд явж байгаа чил мөнгө л орж байгаа үстэй ихэнх хувьдаа. Тийм шүү дээ. Юун дээр ч тэр те өөрийгөө гоё болох дээр хүртэл тодорхой хэмжээний төсөв санхүү орж байгаа шүү дээ. Тэрнийхээ төлөө хичээн те. Ер нь юм мөнгөний одоо нэг юм үрдэг шалтгаан ч юм уу те. Ер нь мөнгөтэй хэрхэн харьцдаг вэ? Үргэлэг нь үү эсвэл яг гоё чип ханддаг уу? Энэ гэхдээ бас нөгөө орттой хамаатай шиг санагддаг шүү дээ. За тийм бах. Тийм, ер нь тийм. Үргэлжтэй бол. Юу л ах.
Би болохоор мөнгө гарч иж орж ирнэ гэдэгт итгэдэг байхгүй яг. Тэгээ нөгөө амьдраас орсон болохоор яг мөнгө аягуусаа зарлагдчихэж яг тэр хэмжээгээр тэрнээсээ илүү ихээр болоод яг тийм баланстай. Гэтэ хадгалан шүү бол үүсгээд. Тэгээ яг нөгөө нэг зарцуулаа менеж хийгээс ирсэн. Тийм байдлаар л байдаг. Яг нөгөө хадгалаад хит нарийдаад байдаг. Болох ингээд хийх гэж байгаа юм байл тулхан сайн зарцуулаад нэг ч юм таахгүйгээр тэ юу гэсэн айтаахан юм их гээд өгчээд гаргаж иж оруулж ирдэг. Яг тийм чип ханддаг хүн байна уу зүгээр энэ донд? Хариуцлагатай ханддаг тий. Хариуцлагатай хандах чип хандах гэдэг юм шиг. Харин тийм. Гой чип ханддаг. Хоёулыг нь асууж шít. Яг мөнгө хэмнэх юмнууд л хийж тэр чинь банк хоол захиалж идэх тахгүй хоолоо хийж идэх чинь хүртэл мөнгө хэмнэлтэнд ордог байх гэж боддог шүү дээ. Би бол ингээд та хэдийг харахад үргэлжлэгийн юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэ? За Үзүү байна гэж. Гэтэ одоо ч хүмсээ авахаар гадуур эдсэнс бараг их үнэтэй л гэж байгаа юм да. Харин тийм. Хөрөг авчихсан чи ямар үнэтэй болсон бэ? Харин тийм. тэр 4-500 өгсөн юм уу? Үгүй одоо 38,800. Харин гэмээд. Харин жоохон үлгэн юм байна. Мөнгө орж ирэл амар хурдан өрөөд нэг мэдхэд нөө юу авч юунд хэрэг зарцуулсан мэддэхгүй дуусчихад байдаг болохоор газ нэг юм болгочдөг. Ямар нэг тийм яг хэрэгцээтэй юм анга аваад бит юм болгочихгүй бол дараа нэгээд гарч хоосон мөнгө ч авахгүй авсан юм ч авахгүй ингээд за тэгээд Тэр юу манайны найз авсан одоо талхныхаа үнийг хүртэл ингээд бичээ нөө Excel дээр ингээд бүр бэлдээд олсон орлого, зарлага тэгээ дараа сартаа хэдэн төгрөгийг ингэж тэ олоод яах вэ хэмнэлт хийх вэ энэ төр гэдгээ бүгдийг гоо тэмдэглээд авчихаар амар гоё зөв Нэгтлэнгаар авч болох гэдэг найз. Гэтэ ер нь яг тэгдэм билээ. Тийм амьдралын хэв маягийг харангууд ерөөсөө хизээч мөнгөгүй байна гэж байхгүй. Бид нар ч одоо ингээд бас нэг олчингууд үрчээд идэг төрлийн хүмүүс байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг тийм суулгах хэрэгтэй юм билээ. Тийм аппликейшнуд ч гэсэн гарцсан юм билээ шүү. Тэгээд одоо ер нь жоохон хэмнэлттэй, илүү сайн менежтэй байх, менеж хийхгүй л бол ер нь амьдрал жоохон чанга шүү тий. Хаас айгуул жоохон асуудалтай л шүү. Гадагшаа явангууд яг мөнгөнд нэг хариуцлагатай хандаад дим санагддаг. Тэ. Гадагш явахаар бүр амар хэцүү. Одоо тийм. Одоо чи ингээл хүмүүсөө Таиланд, Вьетнам чи хямдхан гэж бигдэн штэ тий. Нэг олон 5,000 гэж юм дээр гэж үгээл тий. Тэгсэн мэт ингээл харахаар хэдэн цаг хүрч бичдэг. Би ингээ Монгол тарин яг тэгж бичдэггүй мөртлөө гадагшаа явангууд ингээ бичдэг байхгүй. За энэ activity би ингэж өрсөн байна. $3 гэж энэ чинь цаа цэдүүлээ 12,000 лөө гэж. Тэг зөөр бичиж үзсэн тэгээд бас судлаа л юм билээ. Зүгээр л үрснээ сайхан биччихсэн байгаа юм билээ шүү дээ. юунд дүртэй дараа марцгүй дөр тэмдэглэлээстэй л явж байгаа шүү. Тийм ээ. Тэгвэл мөнгө өөрөх дургүй юм байгаа юу? Тэрэнд бол их мөнгө өрөөд тахгүй. Дургүй юм уу? Шаатлан таавал. Хоол юм шиг өөрөө их болохоор гэж бас. Би ч бас гадуур гоё хоол идэх дуртай. Мөнгө өрөх дургүй юм байгаа юу? Чи гэхдээ ингээл энэ тийм хоол идэхэр дандаа чинь ингээл бас дийлэнхтэй сэтгэлцээ хөрөхгүй байдаг бах таа юу энэ ингээч юм бах юм. Би яг нөө өөрийнхөө хийдэг чиглэлээр айгуу дургу битдэг. Европ болно. Европ, Франц хоолны идэх дургу гэж юу? Ерөөсөө яг нэг юм бас голөгдоод ит юм аа. Тэг баха. Хаац хоолмолыг нөө байн хийдгүү хоолмол, энтгийг хоол, хятад хоолмол. Тийм байхгүй бас. Би бол өдрийн хоолнд мөнгө өрөх жоохон дургу. Өдрийн хоол айлчлах, гэрээсээ игээд авчирдаг ч юм уу эсвэл хүнээр ахуулах дуртай. Тэгээ өглөөний цай орой хоолнд бол мөнгө бүрийн хамаагүй өрдөг мөртлөө өдрийн хоол авах гэхээр л сэн татхан байдаг шүү дээ. Тийм ахмааргүй санагдаад гэрээсээ хийж авчирчих байсан юм да гэж боддог. Би юунд дургу маань. Одоо ер нь хүмүүс 5 толгойн мөнгө гарч ирэл шоуддаг штэ. Тийм мөнгө зарах юм бол тийм болохоор ер нь гартаггүй. Тэр нэрээ зүгээр аваад. Тэг угаасаа яг хамаал нэг найзтайгаа дайлцдаг ч юм уу тэнэг зан гараад байдаг байхгүй. Тэгээд ер нь гартаггүй. Тэр нэрээ амар. Тэрний оронд өөр юм зарцуулсан дээрс нэгтээд. Тийшээ бол мөнгө нэлээд татганаад ер нь зарцуулдаггүй. За тэгвэл Жасмины хувьд. Харин дургүй юм ерөөс орж ирэхгүй. За ийм юм мөнгөөр авах гэж байдаг гэдэг ч юм тий. Нөө зарим хувцсан дээр тэгдэм байх.
Өөрс ингээд хараад энэ хэд ингээд асуунгууд амар муу материалтай, амар муу хийцтэй тэгсээр нэ амар өндөр үнэтэй байх юм бол энэ материалыг авчих юм бол би өөрөө надаас хамаагүй юм төсвөр аргаар тэгээд хийгээд өмсчих юм байна гэж бодоод байна. Би бол найзуудынхаа бизнест мөнгө өрөх дурггүй шүү дээ. Нааш үнэтэй өрчөө шүү дээ, нааш өгчөө шүү дээ. Тэр мөнгө өгнөхээр уур. Чаа өчнөө дайсан шүү өтер гэж. Танихгүй хүнд болохоор мөнгө амар өгдөг те. Тэгсэн мэт найз заа мандаа тэдэр өгчөө шүү дээ. Би үрх бараг л адилхан юм байна дөө. Би хүнд мөнгө зээлэх дург. Тэр нэг уусаа яг үрцэн юм шиг байна тийм. Нэг бол найз болоод нэг бол мөнгөгүй болоод тийм. Студ дээр өөр найз хэвээрээ мөртлөө. Тэр мөнгө бүр юм дэлхий дээр байгаагүй юм шиг болчихдог. Тасан нугасаа байгаагүй гэх. Би тэр сөөлт ингээ нөө Instagram-ийн нөт хийдэж штэ. Тэн дээр хүмүүс хэдэн каван үгээ бичсэн авах юм юу гэж байгаа юм бол тоо. Тэгээд бас нэг машинтай завтай найз байна уу? Арх явж байгаа завтай найз байна уу? Гэхдээ хүнээс мөнгө зээлчих юм бол угнаас нэг ажил штэ тий. Бас нэг шалтгаанаа хэлж мэлдэн штэ. Тэгэхгүй зүгээр нөт дээр 5k өдөр явчихсан. Тэр нь яаж байгаа гэсэн юм? Тэгээд хүн араа зээлэх юм шүү. Сайн нахгүй гэж. Ноут дээрээ. Instagram-ын Аа. Би бүр гайхсан штэ. Вау гэ. Дараагийн юм юундаа хүрсэн юм болов гэж таа. Завтаа бол тийшээ хүргээд өгөх юм байна уу гэж байгаа шиг. Одоо барыг телефон тэрийг төрсөн болохоор Яа нуучлаа. ямар ч юм юу. одоо барыг хүн гээл мандат хэдийг зээлчихээр заавал гэж муудчих яах юм бэ гэж хэлмээр те. Тэгээд хэлээд тааш 5k 10k маа бол энэ 100,000 дотор бол барыг мөнгө өөр ширний асуудал биш байгаа тэлээ гэдэг. тийш ер нь Тэр уурлаад идэм л шүү. Хүнд мөнгө зээлж буцаад мөнгө асуухлаар өөдөөс уурлаад тэрийг бол. Бараг яагаад? Юу гэсэн үг юм? Тэгээ тэмнийг сонин эвгүй тоонууд байдаг те одоо 20,000 гэдэг шиг те 50,000 гэдэг шиг асуухаар байхгүй гэж хэлэхээр шал худлаа. Харин тий. Өчгөр угаасаа дараа нь ихэхэд хэцүү мөнгөлээ тэгээд барыг тэр яг л зүгээр л ийм ханд болчих гээд байгаа те. Ийм арт хямдарсан юм шиг 19,900 байна гэсэн. За тэгээд тийм байна. Нөө хаазаа яриад байдаг шүү дээ. Юу гэж? Лодо тоглох хүн байна уу? 20k гэдэг. Тэгээд тий. Лудохгүй гэлөө. Октод ерөөсөө ажил нь лодо тоглох. Ахтартай тоглоод бүр өдрийн хэдийг олдог ч гэнэ. Тийм үү. Тий. Гэтэ тэр чинь бас тархиа уралдуулсан бас лаг хөдөлмөр хийж байгаа юм Хөдөлмөр байна. Ядаж нэг зүгээр зээлийг хичээд зүгээр сохголоо. Тэгэл ингэдэм шүү. Ингээл боцоод тоглоё. 200 500 тоглоё гээл. Тэгээ ялчуул өөрөө авчихна. Ялагчвал за тоглож л ийсэн шүү дээ гээд. Яа. Ингээ өнгөрөөчтэй. ямар хөлтэй нэлээд шокнд орж шүү. Амар юмнууд болж байна. Тэгээ өхөө тий. Тэгээ тоглох уу тий. Тэгэл тэгвэл тоглоо орлогоо хийгээсэн шүү дээ. Тэгээ тэр ах нар чинь бас нөгөө гайг охин охин байл. За ах нь өжигчлээ тэр хийж байгаа арах юм шүү те. Яг ах нартай л тоглодог гоё. Ямар солио. Тэр ах нарын ч юм завтай тий. Тэрийг тоглоол л чи. Хөөрхөн байгаас тий. Таньж байгаа арга нэг хөөрхөн байгаас тий. Лото тоглож. Paid account гэж сонсч байсан уу? Сонсч байсан. Юу? Paid Paid гэдэг. account. Тэгээ Telegram дээр байд юм шүү те. Тэгэл оруулцдаг. Юу нь юу гэж бодож байна? Одоо та чинь ингээ эмгтээчүүд ч тийм ингээ тэр зах зээлтийг эмгтээчүүд эзэлж байгаа шүү дээ. Ойлгохгүй яасан гинэ. Paid account гэдэг нөгөө мөнгө төлөөд нэг хаалттай группт орсон юм шүү те. Тэн дээр нь одоо ингээд эмгтэй хүн янз бүрийн бичлэгүүдээ, зургнуудаа ингээд Instagram, Facebook дээр хийгээгүй юмнуудаа тэнд хийдэг. Нөгөө хиний Яг тийм. Хиний. Өгцөг баярмаагийн. тий өгцөг баярмаагийн. Тийм. Та хэдэж орж ирсэн үү? Үгүй. Тиймэрхүү юм хийдэг. Октод айгүйх байт юм шүү те. Харин юу гэж бодож байна тэр? байж л эхэлт. Дуртай хүмүүс нь ороод үзчихлээ. Өөрсдөө зогцчихлээ л те. Өөрийнхөө ямиг зарах чинь одоо юу гэдэг тэр хүний л асуудал байна. Хүний тэрийг нэг зааж хийхгүй хаа. бас тавьчихж байгаа бас юмуд хэрэг. Гэтэ ихэнх нь хүний ямиг тавьж скамтдаг гарууд амир их байдаг те. Одоо AI хөгжсөн те дуртай нүрийн юм тэгэл ямар ч хэвчлэн гэдэг юм. Тийм тэрийг бол үзээд тийм. За. Манай хүрээ болон чамингийн
ерөнхий шеф, ерөнхий тогооч улсаа өнөөдрийн зочдод зориулж хоолоо урсан байна. Өнөөдрийн хоолнд болохоор хүрмэн шиг шүүс болсон цитрусыг ноотоор гарч шарсан тилапиа зассан аймагчлууд тэгэхээр нүгэнд оруулж хүрсний доор болсон дээр ороод ах нороод сэн бүр X бэлэнтэй креми сос байгаа. Энэ нь болохоор глютен тилапиа Паста. Ань тийм шүү дээ. Энэ шинэ менюний олоо. За баярлалаа. Баярлалаа. Маш үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэр чамаа харагдаж байна тийм. Энэ чинь цагаан загас шүү дээ тий. Өнгөнд оролцсон. тийм цаасыг хүрмэн шиг шүүсэн таа гэсэн үг. Хүрмэн шиг шүүсэн нь ерөнхийдөө тилапиаг юу цагаан загсанда байгаль чивсийг авчих. Ташуул. Вау. Цэцгийн нот хэд хэсэг жимс гэсэн. Тэгээд тийм лав жүүч гэсэн. Тэгээд зөвхөн яг фреш жимсээр тас олон харин шүүсэн шахаж дааж авчихсан гэсэн. 72 цэг гасыг шахах бэлэн болсон. Бүрэн авчин ууссан. Тэгэхээр эхлээд авсан гот зөөлөн чинь утч чинь гэсэн. За өдөр сайхан боллоо. За баярлалаа. Маа улсаач. Битээч чинь 4 жилийн өмнө танилцсан уу? Би өмнөх ажил дээр яг над дээр ажилд орж ирсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойш улсын 2 баг 3 тэмцээнд орж тэргүүн байрнууд шалгараад айгуу тийм хичээнгүү шинээр гарч ирж байгаа. Хичээнгүү харагдаж байна. Тэ? Цаг таваач. Дамс зүрэ. За. Дамсаа. Сайхан боллоо. Хоолоос юм битэр яг дуусгачаал сайхан идэх. Дуусчихсан. Тийм үү. Даан гой зөөлрөлцсөн багш мэн тийм тилапиа. Да. Цэцэрч унж. Талах байна уу? Ямар ч хоолыг нэг юм талхтай иддэг хүмүүсээс үүдхтэй. Буузыг талхтай иддэг хүмүүс байдаг шүү дээ. Бурятууд буузаа, бурят бууз гэж тустай байдаг юм лээ. Тэрийг гिचэн дээр гिचтэй түрхээд тэгээд талхтай гэж иддэг шүү дээ. Италичууд яг бүх юмаа талхтай болчихсон шүү дээ. Гоё гоё тий. Турк мөргүү ч гэсэн битүү талхтай. Туркийн бейкери мэд амттай. Өөр төрх юм аа. Би нэг сүүлний пост уншаад өндгийг чихрэнд ингэж хийж агаад идчих мэддэг. Энэ доор комментууд дээр бүр хизээш төсөөлөөгүй юмнууд байгаа гэсэн. Та би тийм байна уу? Би тэр нөгөө нэг хим блэ. Дуалипагийн ууж байгаа тэр нөгөө нэг колаг ууж үзсэн. Тэр өстө муу гайс. дээ. Тэр чинь халапиноны жуустэй тий. Халапиноны жуус хийгээд тэгээд нөгөө дарсан өгөрцөө хийгээд тэгснээ тэр өстө муу гайс. Зармын дээр шашсан төмс нөө. Тийм Макдоналдны оронд зармын. Тэр гоё юм тэгтэй. Тийм гоё юм бил. Би яагаад тийм хоёр ингэж идэн гэж боддог. Манай гоё юм. Синтэгээ зураглаач хийдэж штэ тоглодог. Цаа чин халуун усны дээр хям дурж идээд байгаа юм да. Хям уу? Бас амар гайс тий. Тэр зүгээр штэ. Тэр нөгөө нэг юм өөхнүүдэд нь дургу Хайлтдаг юм уу, тэнгүүд нөгөө халуун усанд ихлээр хайлцдаг. Эсвэл пич нь ихлээр хайлцдаг. Тэгээд За хальтхан мэдээлэл үргэж нэрэ. Хямыг ингэдэж шүү. Яг хям биш үү? Одоо бидний өргөн хэрэглэн байгаа хямыг шарж идэж болохгүй. Яг түрүү хэлсэн шиг жоохон жигнэж юм уу? Пэчдэг. За чанал яг амтан сонир болчт юм аа. Гэхдээ ер нь бол тиймэрхүү шархаас бус аргачлаар идвэл одоо нөхөр тавд руу үсэх чинь байхгүй л гэсэн. Тий. Шархаар яг юу болж байгаа? Хор тавд руу үсэх чинь нөгөө нэг төр бодисууд нь задраад хор тавд руу үсэх. Пепперони яа. Пепперони болно. Пепперони чинь шал өөр технологи. Хадгалт мадгалт одоо нэг хадгалахын тулд бодис айгүй хийгээд байгаа шүү дээ. Тийм байна. Одоо сайн яагаад ч юм хоол руу орчиход их тийм. Хоолн дуртай л хүмүүс. хаалт туртай. Тийм л Болж гоё л доо. Одоо ингэж ингээд paid account гэдэг байна шүү дээ. Тийм амар их болоод байна гэдэг дээр байгаа тоххой миний ярих гэдэг. Аа.
Одоо Тэд айгу амраа хялбар аргаар мөнгө олоод байна. Зөв. тий, одоо зүгээр тийм рүү болох гээд байна. Ким Кардашины шоу үзэж өссөн охтууд нэг тиймэрхүү болчиход байна л гэсэн. Монгол paid account хөгжихийн төлөө гэдэг. Тий. Гэхдээ үнэхээр энэ буруу тэр зөв гэж хэлхийн арга. Тийм бид та одоо тэр шүмблээ сууж байгаа. Тэр хүний хувийнхаа сонголт юм чинь тэгэл одоо тэг мөнгө олоод байгаа асуулт хийж байгаа хэрэгтэй. Тэгээ мөнгө олохоо болчихвол өөр аргаар тэгэл амьдрах гал өөр юм хийх билгүй. Нэг л гоё only face шиг албан ёсны болчихвол тий. Уул нь албан ёсны болчихвол гоё. Тий. Манаас чи хуулиараа Тийм бол scam гэдэг юм байхгүй ч гэсэн л дээ. Хортмаргүй байх гэсэн. заллангаас болгоно. Тэс нөө юм туулын замыг та юу гэж утсан? Санаа автчихлаа. Хүнд яас. Хүндтэй байна тэгээ. Энэ асайг. Тэр би бол гэхдээ нөгөө харсан л да Нямбатар эдэргээд. Гэхдээ яг яаж байгаа гэдгийг би нухаж ингэж уншааг байхгүй. Зүгээр дээр нь зам барах гэдэг юм те. Голоод агаад гүүр биш гэдэг. Тэгээд нөгөө жагсаж байгаа хүмүүсийнх нь ярианаас болохоор ингэж байгаа байхгүй. Энэ одоо голоо дагуулж энэ зам барьдаг юмыг хийдэг байсан. Гэхдээ энэ хийхдээ 1980 онд хийдэг байжгаад тэгээд одоо 2000 оны ихээр нөгөө тэр барьсан гүүрүүдээ бүгдийг ингээд дураасан. Тийм болохгүй байна гэдгийг мэдээд ингээд нураасан. Гадаад уу? Тийм гадаад. Хийгдэх нь хийгдсэн болохгүй байна гэдгийг мэдээд энэ чинь судалсан улс орнуудын жишээ байхад манай дээр ингэж хийгдэж яах юм бэ гэдэг. Туул гол дагуу гүүр юм уу те ингээд тийм ярамгаас одоо офицер хүртэл яг уу хурдны зам баян зүрхэн давчаа хүртэл хурдны зам тэгэхээр тэр нь яг уу одоо эсрэг байр сууриас нь үзэхэд бол одоо төгжрөл бууруулж байгаа юм амарч гэсэн одоо нөгөө талаас нь үзэх юм бол голоо багтуулна чамтай. Тэгээ энэ чинь одоо яг бид хэд ч гэсэн одоо ингээд нөгөө марафонд бэлдээд ингээд гүйж хахад энэ тул гол дагуу нөгөө хэрсэн тэр ингээд байж идэг штэ. Тэгээ тэр амтнууд ч хайчих вэ. Болохгүй гэх. Хоёрталтай л. Тэгээд яг товчоо хүртэл тийм цам тавиад төгжрөл буурах уу? Тэр бас сан тий. Тийм бүх улсуудын одоо ингээд нөгөө төгжрөл бууруулах арга бол зам барих бол юусоо биш ээ. Тэгээ энэ дээр болохоор машинуудын татварыг нэмэх те агтлах эсвэл орж ирж одоо бол бид нар чинь дандаа зөвтөлтэй өрүүлтэй машиныгаа болон дэмжих хэрэгтэй улс шүү дээ. Тэгээд энэ мэн дээрээ л зохицуулалт хийчихвэл одоо болох юм болов гэж одоо бодох юм аа. Би одоо бас төрийн юм хэцүү асуулт бас хариулгаас татгалцж байна. Монгол чи хэдэн онд метротой болно гэсэн байдаг байсан мөлий. Өнгөрөөд 2 жил болж байна. 24 онд гэсэн юм те. Тэр авцаа тий. Тиймээс юм хаа. Гэтэ тэр дүүжингүүрээ барих гад бол бас юмнуудаа тавьсан байлээ шүү дээ. Тэг метроны ажил эхэллээ дүүжингүүр гээл тэгэхэд яг юу ч л одоо сайн мэдгүй байна. Гэхдээ 12 онд дэлхийн сүрнгээ бүгдээ ингэжсэн хэрэг сайхан л 10 жилийн өмнө амар тэнэг байсан байгаа ч те. Дэлхийн сүрнгээ бүгд нийтээр гэж. Тэр амар те. Хүмүүс аваад дэлгүүрчэн үлдэхээ байгаад л бүгд зөв өдөө гэрт амьдрахаар өгөхгүй гэдгийг монголчуудаа ойлгоцсон байсан те. Лааш үтлээ. Лаагаал үндэ явцгаа. Тэгэхээр солиотой. 12 сарын 21-нд 12 оны нөө сүрт өдөр чинь. Тий. Сүрт өдөр. Жилдээ явахад асалцсан байж тээ. Би яг өглөө эрт ингээд 6-аас ирсэн байлоо. Тэгээ хичээл хийжсэн чинь юм аваараа юм тохоо ингээд ажиллаад. Тэг би үнэхээр л ингээд сүрчж байгаа юм бахтаа гэдэг бол ингээд цавгаар хараад гэсэн чинь ингээд машин ч явахгүй манайхыг төв зам дагуу байдаг байхгүй юу. Тэгээл ингээд машин ч явахгүй. Одоо яах вэ бол манай гэрийн хомтод гэдэг гэсэн чинь манай дүүгийн сэрүүлэг гэсэн. Юу амар аюултай. Гэхдээ яг зүгээр үнэхээр тэхэр болвол тэр сүүлийн өдөр яах вэ гэж бодож ирсэн нь юу юм. Хин дээр очих вэ гэдэг ч юм уу те. Тий. Юу гэж бодчихсон бэ? Тэг гэрийнхэнтэйгээс байна гэж тийм гэрийнхэн жоохон мессенжтэй дөнгөж оюутан болж илүү байсан 12 онд тийм тэрэнд тэгтээ бас за юу ч болоо гэлээ гэж бодоод бас жоохон дотроо тэгтээ даач гэсэн юм бол дотроо жоохон хайж байгаа шүү дээ. Тэгэл гэрийнхэнтэйгаа за юмыг яаж мэдэх вэ гэдгсэн чи хичээлдээ явцгаа юм гэдэг тараа явсан. Тэгээ явж байгаа мөчүүл яа. Тэг намайгаас хичээлдээ явж байсан. За яавал гэж тэгэл ээж бас сайхан гараа шүү. Тэг бүтсэн бол яа гэж. Тэр ихтэй айхтар яагаагүй. Яг ковид гарахад бол үнэхээр амар байсан. Дүүрч эхлээл
Хүмүүс үхэж мөхээд сонготой ураа машаа юу болчихсон бэ? Тэр амар шүү дээ. Тэр амар би ч нөгөө яг ажилдаг байсан. Тэгээд ингээд нөгөө битүү хөцөмсөндөө тэр хуцаа тайлахгүй. Ингээ хідэн цаг 0 орч болохгүй. Ус уухгүй, айгүй хүнд нөхцөд ажиллаж байгаа байхгүй. Тэгээ яг ийм эхэнд нь биш хамгийн сүүлд нь биш яг нэг ийм айгүй ийм чанга авч явдаг үеэр ковид тусаад. Тэгээд ингээд нөгөө төрөвчсөн тест нь 90 гарсан. Тэгэл тэгсэн чинь манайх их чинь бараг л ингээл тэ ингэж аваад тэгээ бүгднгээс нь ийм PCR шинжилгээгээ аваад тэгээ ингээд юунууд яг орой 12-ийн үед ингээл утсан дээр ингээ мессеж ирж байгаа байхгүй ингээ манай гэрийнхэн бүгд ингээ сөрөг минийх ирдэгвэ. Тэгэл би чинь за би л яг эерэг юм байна. Одоо намайг хизээрээ тачих бол гэж бодоод нэг юм гимт хүн тийш хоронд орох гэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөл ингээл тэг ингээд нэг төв цанд дагуу байж байгаа юм чинь ингээл тэр үуч ингээл төрөний машин яваал тэр нэг дуу хангинагт болно. Одоо намайг ирж авах чинь. Одоо намайг ирж авах чинь даа гэж бодоод тэгээ манай гэрийнхний бүгдийг ингээд тэр нөгөө тусгаарлагддаг юм буудлал руу авч яваад тэгээ би ингээд гэртээ ганцаараа үлдсэний дараа намайг орж ирж аваад гадаа ингээд байлгаж жагаад гэрийг ингээд давхар ингээд ариутгаад тэгээ намайг ингээд гараа өрөг гэд. Оо за. Тэгээ гараа өргөөд тэгээ ингээд машинд орж ирсэн юмд хурж болохгүй гэх. Тэр ингээд тэр яг л юм амар хэцүү байсан би тийм хэцүү хүн юм хийсэн бахтай гэж бодлоо. Тэгээд халдвартад очсон чинь халдвартай болохоор ингээд ийм гаднаас нь оруулаад чойжлонгууд дотор нь ингээд нэг ийм шилэн ийм одоо дээр үе ийм сервантчиг ийм юутай шилтэй. Тэр сервантыг эхэлж онгоолгоод хоолоо тавиад хаасны дараа онгоолгож юм аавна. Тэгэл айгүй юм хэцүү байсан. Тэгэл яг хөө тэр үед нөгөө бөөндөө ийм найзуудаараа туссан болохоор жидээс туссан юм уу те? Туссан юм тусаад тэгээд ганцаараа гэрээсээ ганцаараа тэгтээ найзуудтай юм байна те. Яг тэгтээ бүр чанга үе нь болохоор ингээ өдөр болгоо нөгөө PCR шинжилгээг авдаг гэсэн хамарлуун чигдэг. Тэг өдөр болгоо нөгөө цуснаас нь цус авч нөгөө цуснаас нь шинжилгээ хийдэг. Манайх бол тийм байгаагүй. Тийм байгаагүй. Яг хөө эхэлж PCR шинжилгээгээр батлагччаа. Тэгээ нөгөө сүүлд нь тусаад эдгсний дараа нөгөө эсрэг биет үүсдэг байхгүй. Тэгээ тэр эсрэг биет нь хэр үүссэн байна гэдгийг шалгаал тэгэл 14 хоногийн дараа гаргадаг. Сонгодоо сөрөг битэр гэж юм гээ. Ураа юу. Маа найз минь сайхан хэлээш яг дөнгөж гарсан чи. Ковид тусаасаа тэг арангааж аваа шатааж байгаа чи. Юу гэсэн ч үгүй те. Амар дэлгүүр мэлгүүр орё гэж орцноос гарахаар л хэд тийм сонирсон буудах гэж байгаа шиг байна тэгэл яа. Тэр хүмүүсийн нүдийг хариулж гүйж байгаа сонирхолтой гэж шиг сүйтэй. Тэр нөгөөний өдрийн цагаар машин явуулахгүй. Тэр амар исэн тэгээ би яг за амжиндаа гэж одоо жоохон ингээд толгоо гарцсан чинь амжихаа ойлоод тэгээд машинаа талбай дээр тавиад ажил руу гарахаа хайцах цаа ингээд нэг үнэмлэхээ үзүүлдэг нэг ажлыг үнэмлэх гэдэг. Тэгээ нөгөө дөнгөж эхэлж байгаад Австралид дэжсэн байхгүй. Тэгээд fuck China гэж заа. Зүгээр явж байхад ингээ метро цэтрон чи ингээл бүх хүмүүс ингээл Аз хүн байл холсоогаал. Үзэн ядаал бүр тэмдэг бүр fuck China зайлмайл гэж бүр тэрийг өөрч байгаа метроноос би уйлаа галзсан шүү дээ. Яа на би Монгол шүү дээ тийм ч. Би хожаа биш. Ихтэйг нэг нөгөө юу гэдэг чинь нэг яриа нэг Монгол хэлээр зөвтлөж. Та ковидын талаар юу гэж бодож байсан чи? Чинь зүгээр тархинд байгаа mind fuck штэ гэсэн чи. Ойлгосонгүй чи. Та чааж ойлгохгүй. Шидэм их болсон. Гандангийн үүрлгээ те. Шидэд үрэл гараад ирсэн. Андар дагаар хааслаа гэж. Хааслаа гэж гэдэг яа. Масктэй тэр үед яг маск зарсан имийн сангууд амар мөнгө олсон баг. Өдөртөөс алдахгүй харин оруулж ирсэн шүү дээ. Амар сайн мөнгө олсон. Яг олдохгүй хэрэгцээнд авсан чи эмнэлгүүдэд хэрэгцээ байгааг хараад тэгээд оруулж ирсэн чинь бас нэлийн гайгүй авсан шүү. Тэгтээ яг тийм бүх юм яг ингэж оронгоор нэргүүлсэн тий. Тэгсэн. Шууд нэг байсан бизнес дампуурал. Нэг хүүхдтэй байсан хоёр хүүхдтэй алхаж ирж байна. Тэгтээ яг нэг худлаа үнийн мэдгүй чинь ковид тусан хүмүүсүүд одоо ингээд дараа нь ингээд илүү ядран мартамхай болцсон юм шиг гээд байгаа тий. Тийм нэг сүр дагавраа адам шиг гээд байгаа тий. Би ч илүү нэг юм ядран болцсон ч санагдаад байна шүү. Вакцинаас ч юм уу. Тий.
Тэгээд тэр вакцин ч амар яарч гяс гаргасан болохоор амар сүр юу ч юм биш. тэ сайд эффектүүдтэй байсан юм шиг үлээж Та байна. хэлэгдсэн үү бүгдээрээ? Хоёр том Харин шүү дээ. Бичгээ бариад. Хоёроос хойш хийлгээгүй байд ч арай. Бид тэр хятадын Sinopharm л хэлсэн. Тийм тэрийг бас Путин би тэр Оросынхаа юм хэлсэн баха. Чагсааж байгаа л. Бүгд хэлэгсэн. За одоо хоёр дахь тоглоом. За. Энэ бол ерөөсөө л ингэ. Би утсан дээр сэрүүлгийг тавиад өгчин. Аа тэр бол асуулт асуугаад. Тий. Би юунаас асуулт суугаад хамгийн сэрүүлгийг дуурсан л гэж. За. Тийм. Юу ч асууж болно. Хинээс ч юу ч асууж болно нэг таньжаа. За. Гоё юм асуу шүү. Тэгээд сэрүүлийн дуусахад хариулахгүй байх юм бол яах юм? Шийтгэл юм. Үгүй ер нь Худлаа ярьж байгаа юм уу? Тэг уцаа барьж байгаа нөгөө хариулж мэдэхгүй тэр чинь худлаа хариулчих болно. Газ хариулаад Хамаагүй мó заа. Ер нь гар дээр ч утасны сэрүүлэг дуурах юм бол бүх хариулт худлаа шүү. А тэгээ хин дээр дуусах нь таарах нь бол гэдэг юм те. Худалч юм уу? Тийм ээ. юу ч заа тоглоом яа. Ямар ч юм асах юм лээ те. Нэг хэдэн секунд дээр. За 3 минут дотор хамаагүй харахгүй болно. За. Та эмхтэй байсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ? Шин. Шээс зүгээд байгаа юм уу? Эрэхтэйс мал хамгийн түнд юу их вэ? талын харан ээжийнхэн төрсөн буцаах юм уу те? Хамаагүй хинээс ч. ээжийнхэн төрсөн ансаар өдөртэй. 66 оны 4 сарын 24. Аавч нь төрсөн он сарын хизээ. Үгүй 71 оны 4 сарын 13. За. Инх ханаачингийн яава хамгийн горон дургу алны танилын яхан зөв байн асуулттай. 3 юм уу? Тий. Нара. Нара. Цэцэг юм ба. Цэцэг юм ба. Яна өөр хэнийг. Яа нэг орч байгаа те. Яна хин бол. Тэ хинч. Нөгөө нэг хурм аваа. За. За тэгээд болцоо юу эрэгтэйнээс хамгийн түрүүл юу гардаг вэ? Ус, арс. Харилцаа. Хэдэрс юм бэ? 35. Юуны орж вэ? Юуны орж вэ? Ихэр юуны орж? Хилэнц дургу 10 хоолой нэрлээ. 10 олны танил. Хаал юм шүү. 10 хоол юм уу? Тэ 10 хоол, дургу 10 хоол. За. Юу? Күсэдэ. Нэг. Насиг өрин. 2. Лама салтадо. 3. Chicken frikasse. Slow cooked lamb shank. Үз бодаатай шүү. Шарт тастай гамбир. За тэгээд Дэрээс 8. 3 минутаар хийсэн юм. 9. Эклэр 10. Тийшээ сороо. Мичигийн ёо краш юм бэ. Ийм нөө өөр хүнстэй сандраад хэлчихсэн. Дуслаа. Энэ орчлонгоос нэг өнгийн хас гэвэл ямар өнгө? Хар. Ямар өнгө асуугаа орчлонгоос. Оо за. Яа, би сая хам баабал бүх туртаа олоо хэлчих. Дандаа Мексикол яваад шүү дээ. Зүгээр яг толгоонд орсноо л хэлчихлээ. За. Дараа нь очтой. Одоо очих. 3 тоглоод толгой авчих 3 ажигцэнтэй. Тийм 3 юм аа. За. Би цагийн хийж. За тэг. Яг цагаад эхлүүлэх зүүн хүмүүс зэрэг хараад. Уцгүй яг интернет гэх юм. Интернетгүй. Очихгүй ах интернетгүй ах. Уцгүй ч. За. Юу? Эзэнгүү арал руу 3 зүйл авч яв. Эзэнгүү арал руу шүү дээ. Эзэнгүү арал руу 100 зүйл авч яв. За эцэг нэг хідээлж авч авч бай. За. Ямар гоё тайван байна. Цаг авахгүй шүү дээ шаал. Идэх юм а тэндээсээ зохицуулж штэ байшин машина тэндээсээ чи юм чи өөр чи юу гэм бэл. Уцаа авч бай. За. Тийм машинтай байхад явуулчих юм шиг. Бензин юм шүү дээ. Үчидээ уцтай гэсэн цахилгаан байна. USB-г навч.
Ямар тийм юм бэ шүү. Яах вэ? За эц нохоогоо авчи. За. Яг хоног зүдэ. За. Юу авч явах вэ? Ихтэй хүмүүс авч явдаг юм уу? Одоо ч 3 минут. 3 минут дотор Батар хийх. Хитэн авч явах шүү дээ. Би ч Оо өөрөө. сайн ингээ 3 минут дуусч байгаа юм. Үгүй 3 минут дотор хідэн Саний бол 1 минут дээр. Сайн 1 минут дээрээс. тавьж болох. Тийм үү. Тэр юус харахгүй байгаа мэдгүй байгаа юм тий. За 3 дахь нь эхэллээ шүү. Чи тэгээ тэнцэнэ ганц веер ингээ насыг барьж өгөх. Үгүй тэгээд өхөө л та тэгээ. За. Гал мал. Галыг ч асаач чадах байхгүй би мод. За. Жасмин заяа. Би яг гоё жинхэнэ краш дараа нэг өдөр болц гэвэл юу хийх вэ? Амар чийл газар очоод Хинтээ. хэрэг хинтээ. Селебрити краш чам. Чомкак. гэдэг ч тийм мэдэх надад селебрити краш авах бодоод болох байх. За. За тэрний хүнтэй л нэг юм яриад нэг кофе мофе уугаад нэг тэгж л байна. Зомби тархаа заяа. Тэгэх юм бол чи зомби болох уу? Эсвэл зомбинуудаа алдсан уу? Алдсан. Гайгүй рестораны юунд орно. Тийм доктор орно гэсэн гэж бодсон. За хамгийн сүүл шүүгэнд юу нэмсэн бэ? Шүүгэндээ юу? Малгай нэмсэн. Хамгийн дургуун машин. Ист л. Яа ши. За гинжи ахын. 3 дургуун рэпер. 3 дургуун рэпер. Монгол аа. Тэ. Яа. Худлаа гэж бодсон шүү дээ, Тийм шүү дээ. Мэдгүй. Өөртөө дургуун, ванда дургуун, бод дургуун хамгийн дуртай рэпер. Монголын Би сонсдгүй юм биш яг хоо. Гэтэ гинж очиж үзхэн сан гэж боддог тоглолт байгаа юу? Байгаа шүү. Би Blackpink-ийн тоглолтыг үзэн гэж боддог. За энэ зүүн ямар тоглолт үзхийг хүсэж байна хамгийн их? Ямар ч угсаа зөний зугаад л үзэх байх. Наа. Тэгээ араас нь байна. За хамгийн дурггүй олонний танил хамгийн амар үзээд ганц олонний танил эрэхтэй. Эрэхтэй юм. Би ч зөндөө хэлсэн дээ. Амарчаа гэдэг. Тэг. За. Жүжигчдээс Холливуудын жүжигчдээс хамгийн секси, хамгийн царайлаг гэж боддог жүжигч. Том Холланд. Том Харди. Харди юу? Энэ патроноос хэдэн шилэг ууж чадна гэж бодож байна. Ганцаараа. Нэг дээрээ годоочноо. Чи хэдэн шил вайн ууж чадах вэ? Яа. Одоо л тусах. Тийм болоо 3 хэдэн шил вайн ууж чадна гэж бодож байна. 2 шил вайн, хэдэн шил вайн ууж чадж байна. 3-ыг уучаа. За хэдэн шил пиа уух вэ? 5-ыг ууч, хэдэн шил пиа уух вэ? 3-ыг ууч. Шилэг уух. За 2-ыг ууч. Юу асуугаа. Нэг бага шилэл Юу хөөсөн бэ сая? За 2-3 шил пиа болоочнаа. За. Дурцнаа. За яа. Хэдийг уух. Нэг нь вайн нэг шилэг ууч юм би. Амар уулт болох гэдэг юм шиг те. Тэглээ шүү дээ. Сандалаас үлэхтэр газ утсан шиг ууч ийл гэж бодлоо шүү дээ. За. Хим болж юу? Би гурлаа. За. Хин тоглоомч дандаа очиж байдаг. Харин тийм. Тэр ч Ялангуяа чи тэр ч ихтэй. Дараа нь ямар юм бэ? солих юм. Нэг асууцсан бол дахиж асуухгүйгээр явчихвал бараг зүгээр. Тийм байна. Тэ? Кол Асуултаа бодох нөгөө тийм. Асуулт автагдахгүй байх хэвээр. Тэгээд 3-аас дээш юм байж болохгүй те жишээ нь одоо би нэг хүнийг харах гээд уртаа 100 юм айл гэж болно шүү дээ. Тэгэхгүйгээр 3-аас дээш байхгүй ч юм уу те. Гинжаах нэрээ нааг хийж авах орнд гоё тоглолтын мэдээлэлээс олцож. Фэн зон тий ямар. За тэгээд 5 сарын 30-нд 100-100 Homecoming 26 гээд тоглолт болж байна. Тэгээд мэдээж миний тоглолт миний анхны соло тоглолт болж байгаа. Тэгээд
ануучаа ажиллаж ирсэн гэж аахгүй. Тэгээд яг 5 сарын 30-нд төв цэнгэлт хүрээлэнд болно. Бид энэ 55-аас 60 дуугаа дуулна. Тал нь хамтрал, тал нь өөр юм. Тэгээд 3 төрлийн тасалбар одоо байгаа. Нэг нь энгийн тасалбар 77700, фан зон 220,000, тэгээ VIP 555,000 гэдэг 3 төрлийн тасалбар байгаа. Тэгээд ерөнхийдөө өмнөх жилүүдийн одоо бас нэг дутагдлууд байгаа шүү дээ. Тэдний бүгдийг ингээд одоо бүр тэднэр дээр илүү тулж ажиллаж байгаа юм уу. Тэгээд угаасаа хурж ирэл харахгүй дөө те. Ер нь бол Монголд байхгүй аим гоё шоуг хийнэ л гэж өөртөө итгэлтэй байгаа. Тэгээд 5 сарын 30-нд 100-100 бас хүрээд ирээрэй гэж уриал. Nice. Тэгээ маа ажлынхан чинь нөгөө DI видео магазин гэдэг байгаа. Уусаа тоглолтууд дээр хамтарч ажиллаж байгаа тий. Одоо маа захирал гардаа хоёр ч сайн найзууд Ванда богийн хоёртой бидэд бас сайн найзууд. Тэгээд тоглолтууд бол маш гоё болно гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл гинжаах ингээд ажил дээр ингээд бидэд өдөр тутам таарж байгаа шүү дээ. Бүр ингээд дуун дээрээ өдөржингөө суугаад амар хичээнгүү л байгаад байгаа. Тэгэхээр хичээнгүү хийсэн угаасаа л гоё л болдоо шүү дээ тий. Тэгээ тасалбар J25 CU-гийн бүх салбаруудаар зарагдж байгаа. Портал, Shopee гэдэг платформудаар зарагдж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд яг нөгөө нэг CU-гээс бол илүү худалдаа авалтууд хийх боллоо тий. Бараг Монголд чинь 600 гаруй салбар бааш нийлээ. Тэгэхээр дуртай газараасаа, дуртай CU-гээс орол гинжингийн 100-100-гийн тасалбарыг авч болох нэ. За. За тэгээ тоглолтод нь амжилт хүсье. За гамбо. Эл яма гэдэг шүү дээ. За. Нүүн араа чөтгөлцсөн юм. Чи энэ яг чихнээсээ хэлсэн юм шүү дээ. За тэгээд удахгүй нэвтрүүлэг ер нь дуусчих. Тэгээд удахгүй хэдүүлээ нөгөө ивент дээр уулзъя. Хаусны ивент дээрээ тэгээд тэр өдөр бас гоё ярилцааг өнөдөө ярилцаа те. Хоолныхаа яриагаа үргэлжлүүлээ. Хоолныхоо яриагаа үргэлжлүүлээ. Болвол бас хоол хийнэ гэж бодоод шүү дээ. Маш. Тийм гаднаас авчихгүйгээр. За тэгээ өнөөдрийн Urban Talk-т MSD буюу одоо патрон текила маань хамтран ажиллаа. Тэгээд бас удахгүй нэгдэж байгаа Чамин кафе бар лаунж маань хамтран ажиллаж байна. Энд чэнэс шууд төрлөө. Баяр та. Баяр таа.